Шэний хоёр нүд бүлтээж байгаад өөрийн уг үндэсний түүх бичиг цэцэг судраа үл үзэн урдс дээдсээ угсаа нэгнээ үл мэдэн хүм бөгөөд үндэсээ үл мэдэх нь адгуус буюу Ванчин балын инженаж. Сайн байна хчээ. Сайн байна. Та нөхрийнхөө зургийг зуруулсан гэсэн баха. Тийм ээ, миний хөвгнийхээ зургийг зуруулах гэж байна. Таны нөхөр ямар хүн байсан бэ? Янгасан 164 оны 12 дугаар сарын 21 Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны 6 дугаар бүгд хурал Хүрийн ордон. Лоохуз чи эрх тушаал гойрдож байна уу? Энийг хувийн талаар сайн нөхөр гэж үзэх боловч улс төрийн талаар хамгийн аюултай этгээд гэж ойлгох ёстой. Ийм учраас бид лоохузыг шийдэх хэрэгтэй. Тэрийг ядах хэрэгтэй. Лоохуз Нэмбо нарын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж үзвэл намын эсрэг төдийгүй төрийн эсрэг гэмт үйлдэл юм. Тэгээд мууцаа үсэн совинд байсан юм уу яасан мэдгүй нэг гэж байгаа. Төгшмөр юм шиг эвгүй санагдаад орж ирэнгүүтэл хамгийн байхгүй гэж орж ирсэн. Бүгд хурлын шийдвэрийн нэмж хачирлж шүүмжлэл өрнүүлсэн залуусын хувь тавилангаар тоглох хүч нэмэн дээд удирдлагад хянуулах хүнд сурталгын дамжилгад бүтэн 4 өдөр заржээ. Үнэн сонинд гарсанд бол үнэн болдог цаг үе учраас 3 залуус ихэдний амьдралд ийхүү хард хамга дарагдаж 30 гаруй жил үргэлжлэх хяслан хяхал зөвхөл эхэллээ. Өдөөж хуямны орлог цайд нөхөр Лоохуз бүгд найрамдах Монгол Ард улсын их хурлын тэргүүлэгчдийн зарлигийг уншиж Яргадантын сангийн аж ахуйд 30 жил тасралтгүй ажилласан нөхөр Гомб тэргүүтээ олон хүнд одон металыг гардуулан өгдөг. (1965 оны 1-р сарын 20-ны өдөр бүгд хурлаас хойш сар гараа айдас давтсан Лоохузын гал голомтыг төр засган самарлаа. Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны гишүүн бөгөөд сангийн аж ахуйн удирдах газрын даргаасан цогт очрын Лоохузыг намын жанжин шугамыг эсэргүүцсэн урагшлах зам тохиолсон саад бэрхшээл дутагдлыг намын бодлого буруу мэт харуулахыг оролдсон улс орны ололт амжилтыг үүссэний учир гэр бүлийн хамт нутаг заан Өвөрханган аймгийн Санд сум руу илгээжээ.
бүгд найрамдах Монгол ард улсын иргэн цогтоочрын Лохууз. Энэ хүн тийм чухал хүн байв уу? Онцгой хүн байв уу? Яагаад төр засаг түүний ухамсарт амьдралаар тоглох ёстой болов? Манжин засаг захиргааны хуваар ёсоор Засаг таан аймаг Эрдэнэ бишрэл засаг тааны хошуу одоогийн Говьалтай аймгийн Чандман сумын нутагт бид зогсож байна. Хөх дангийнхан хэмээн алдарсан удмын хөө тайж язгууртан Аривжаагийн цогточрых Ботгон гол хэмээх энэ газар нутаглаж байхад бидний өгүүлэх түүхийн гол баатар Лохууз мэндэлжээ. Шин тутам тогтносон ардын засгийн хожимын түүхэнд од мөрөө үлдээх нэгэн хүний амьдрал эндээс эхэлсэн юм. Тайж хүний хөөхд бас одоо тайж усааны хүн болж байна шүү дээ. Тийм Юугаад нэг мэргийн гүйвж байгаа дуруу тугаа асуусан байгаа. Дуруусан. Ганц сайхан гуйгарна. Тэрнийг таа байдгаа төр даахуулаа бол байна. Тэр хойд яваад ихсэн гэж. Тий, бага багтаа бол ер нь их айхтрал тийм орцоо тийм хөөхт байсан гэж ярьдаг байсан шүү. Одоо хөхтан гэдэг нь бол би бол одоо хожимд бодоход бол ер нь их шудраг шулуун их зарчимж нэг үгээр хэлэх юм бол альва ажилд бол хичээнгүй тийм ажилсаг тийм л улсууд байсан юм байлээ. Тэр утгаараа одоо дангийн 7 цаныг барж идэхгүй ханы хоолой чаламныхан ихэнхэн тэгж ярьдаг. Хогтайж цогтоочрын хүү Лохууз хожимо жинхэнэ намын кадр болсон юм. Хар багасаа намын сургуульд суралцаж санхүүгийн мэргэжил эзэмшсэн ч намын үзэл суртал ухуулгын хилцээр дамжин ухаан задарч Оросд намын сургуульд сурсан тэрээр төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол Монгол ардын хувьсгалд нам мөн гэсэн 1960 оны үндсэн хуулийн заалтад хэлбэрэлтгүй итгэж явлаа. Нам гэдэг ойлголт 1920-с 90 он хүртэл монгол хэлэнд монгол ардын хувьсгалт намыг хэлж байсан бөгөөд энэ байгууллага тухайн үеийнхээ нийгмийн бусад институтээс давуу байдалтай. Шат шатны удирдлагууд нь тусгай хангамжтай нүсэр бөгөөд онцгой бүтц байлаа. Намд элсэж, намд карьер хийх нь социалист нийгмийн үед нийгмийн баялагаас илүү хүртэж бусдаас толгой өндөр амьдрах цорын ганц боломж байсан. одоо Мирский площадь гэж тэр талбай дээр 10 давхар одоо саарл бааш. Дээр үед одоо байгуулсан билээ тэг коммунист намын одоо хүчтэй тийм сургууль. Одоо зөвлөлтийн бүхэл одоо албан газрын сайд дарганаар орлогчуд тэгээд одоо гэлцийн дарганаар намаа хорооны одоо ийм улсууд бэлтгэдэг ийм кадрууд чинь 8-9 мянган бүх ардчилсан орнуудаас көмсөд одоо 100 тонн ирсэн. Хөрөнгөтөн орнуудаас одоо Гятад, Америк, тэгээд Англи, Франц энэ л одоо хөрөнгөтөн орнуудаас бол нууцаа очоод бол хангамж их өндөр. Сарын одоо 1500 рублийн тогтмол цалинтай ер нь бүх сүрд гадаадаас ирсэн улсууд бол шээ 500 рубл нэмж өгнө. Тэгээ байр бол ерөөсөө эхлээд 2-3-аараа байж болно. 2 дугаар ангиас хавуулаад цөмөр нэг өрөөнд хүн болгон утастай дотроо баанж орлонтой бүх юм билий. Хоолонд бол дээд зэргийн захиалгаар 7 хоног хоолноо захиалга өгч. Гадчаа гарах шаардлага байхгүй. Бүх хувцс нарыг бол захиалгаар хийн. Доор одоо асар том одоо аялын үйлдвэртэй. Өчигдрийн баяр Улаан талбай дээр билет энэ дээр гар. Ленин номын Маркс, Ленин одоо Маркс Энгельсийн институт гэж байдаг. Тэрний номын сан энэ дээр одоо очиж юм шиг. Тэгэл одоо театр билет энэ төр бол очроо. Намын билет, намын сургуулийн билет. Их жишээлбэл 64 оны бүгд турлын урдхан талд гэхэд Тимиразов актимд юу яга тэр Эрдэнэтнийхээ диссертацийг бол бичсэн. Хамгаалахад яг бэлэн болцсон байсан л үе. Тэрнийг хамгаалаа сургуулаа төгсөөл ирсэн бол зүгээр яриач байдгийн. Лохуузыг төгсөөд ирсний дараагаар бол Төв хороо ерөнхий 1-р нарын бичгийн дарга ардын хурлын дарга хоёрыг салгаад аль нэгийг Лохуузад өгөх байсан юм а гэж одоо ийм скетнүүдийн дунд ийм яриа байдаг л байсан.
Лохуудтай адилхан 1950-аад оны эхээр Совет холбоот улсад урлагийн сургуульд суралцж байсан найруулагч Гиндэн Ванган нар харин ямархан тарчиг орчинд суралцж байснаа дурссан бэ. Тэгэхээр намын сургууль гэдэг дэлхийн 2 дугаар дайны дараах тарчигхан амьдралын нөлөөг төдийл амсаагүй нэлтэйжээ. Ийм орчинд марксизм бол Лохуусын идеализм, социализм түүний итгэл үнэмшил болжээ. 1950-аад оноос Монголын сэхэтний нэгэн шин давалгаа эрчилж эхэлсэн. Тэд бол зөвлөлт толгойд улсад боловсрол эзэмшсэн. Дотоодын бүх салбарт ажиллаж мэрэгсэн сэхэтэн мэрэгчлийн бүхэл бүтэн давхарг байлаа. Лохууз бол 1940-с 50-аад оны үеийн сэхэтний давалгааны сонгодог нэгэн төлөөлөгч байлаа. 20 дугаар зуунд Монгол улс, Монгол хүмүүс энх цагийн улсыг өрөнд бол 300 жилийн дотор туулах түүхэн эргэлтүүдийг даван гарсан юм. 3 удаагийн хувьсгал, аймаглан устгал, коммунизмын түргэвчээссэн туршилт, хүчтэй өрн жилд, үндэсний талдсан хуваагдал, бичиг үсгээс сольсон 4 үндсэн хууль, 2 дайн гэд нарийн задлан өгүүлэхээс аргагүй хэрхэвч бүдүүн тойм хандаж болохгүй түүхийн тухай бид ярьж байна. Иймээс 1950-аад оны сэхэтний давалгааны тухай ярихаас өмнө бид Монгол оронд 1920-ад оны эхнээс 1940-ад оны төгсгөл хүртэл огтоос эрчээ алдалгүй өрнсөн их хядлага буюу бидний зөөлрүүлэн нэрлэж занжснаар хилэмгдүүлэлтийн тухай сөхөхөөс аргагүй болно. Их хядлага 1921 оны сажил амын хэрэг хэмээх зохиомол хэрэгээс 1947 оны Порт Артурын хэрэг хэмээх хилс хэрэг хүртэл үргэлжилсэн их хядлагад 36 мянган орчим монгол хүн хилс хэрэгээр огт гин буруугүй атлаа амьнасаа алджээ. Энэ бол тухайн үеийн Монгол улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9%, нийт ард түмний 5%, хилсээр яллуулж шоронд хоригдсон хүний тоо 100 мянга хол давжээ. Юу юм аа, бид чи 21 оноос хойш ингээд бидний туулж ирсэн зүйлгээд бодох юм бол одоо та бүхэн боддоо хэрэг гараагүй жил байхгүй. Одоо тэ бодоогийн хэрэг, данзангийн хэрэг гэж яваад тань заяа тий. Төмбийн хэрэг, гиндэн дэмдийн хэрэг гэл тий. За тэгэл 50 хэдэн оноос ахуулаад ингээд явах юм бол одоо нөдашийн дам гэл ингээд хаашаа тэгээд одоо хиний төмөр очрын хэрэг 63 онд одоо хиний цэндийн за 64 онд тийм одоо намын сэргүүлэг гэдэг ингээд явчихж байгаа юм. Тэгээд энэ намын сэргүүлэгч явсаар байгаад 90 он хүртэл уур амьсгал явна. Энэ ер нь юу байсан бэ гэдэг чинь энэ Монгол үндэстнийг үндсээр нь устгах гэмт хэрэг байсан байхгүй юу? 20-30-аад онд өөрийг бууддаг байлаа. 40-50-аад он, 50-60-аад онд шин үзэл санаа гарна. Үзэл санааны хоригдлууд шүү дээ энэ хүмүүс чинь тийм. 1932 онд манай аав одоо угсаатай тайж угсаатан гэж баривчлагдаж Завхан аймгийн Улаастайн шоронд 2 жил хоригдож байсан. Тэр Алтай аймаг гэж одоо бас байсан байгаа. Тэр аймгийн хуулиар дотоодыг хамгаалах газрын одоо улсын хуулиар бол алах ял заа. Юу яасан тэр намын сургуулийн бол ер нь ингэж байгуулагдсан юм билээ. 1900 одоо 37-8 онд их баривчилгаа явагдаж манай улсын одоо ажил албан хийж байсан цэргийн зүтгэлтэнгүүд нам улсын байгууллагууд ажиллаж байсан одоо ийм улсууд чинь янз бүрийн хил үгэнд орж одоо баривчлагдаж алагдаж ингээд одоо ер нь тий үндэсний кадр энэ улсын ажлын залгуур хөнгүү болчихсон. Тэгээд ерөөсө цоо шин үзэлтэй өөрөөр хэлбэл хоёр юмнаас их зөөвчсэн юм байлээ. Зөөвөлт улсын стайл. Яг сөүлд ойлгоход нэг нь бол үндэсний үзэл. Нөгөөх нь бол шашин шүтлэг. Шашин шүтлэг. Ер нь шашин шүтлэгт Монгол бол буддын шашин асар одоо хүчтэй нэвтэрсэн. Энэ шашны нөлөөнөөс гарахгүйгээр бол энэ одоо социализмын замаар Монгол орныг явуулахад одоо бэрх гэсэн тийм дүгнэлт хийсэн юм билээ л дээ. Коммунист гэдэг юм уу энэ онолыг хэрэгжүүлэх. Тэг 20 дугаар зуунд бол туршилт хийлээ шүү дээ тий. Тэгээд коммунизмын энэ айхтар туршилт хэрэгжүүлсэн жилүүдэд дэлхийн хүн төрөлхтөн багадаа 100 сая, ихтэй 200 сая хүн
өргөцсөн баг. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд анханасаа бол ингээд нөгөө одоо социалист гэж хэлсэн орнуудад байгуулж байгаа коммунист ном биш үү? Тэр чинь коммунист ном ингээд байгуулахын тулд бол ингээд эх орноос нь ингээд хүүхдүүд залуучуудыг авцраад тэрхийн одоо нөгөө өөр юм болгож байгаа нь тэр намыг байгуулад толгойд нь юм хийж өгöd за энийг орчоо хэрэгжүүлэх юм шүү. Чадахгүй бид нэр сурах өгнө гэж. Яг ийм замаар бүх коммунист намууд байгуулагдсан. Чухамдаа энэ зорилгоор Коминтерн гэж юмыг байгуулсан. Коминтерн ч бол олон улсын байгууллага гэдэг нэртэй боловч коммунистический интернационал гэдэг. Үнэндээ бол Москва төвтэй зөвлөлтийн коммунист намын төвөрөний үүргийг хэрэгжүүлж ирсэн шүү дээ тухайн хооронд. Их хядлагын үр дүнд Чингисийн угсааныхан болон тэдний дэргэд хүмүүжсэн түшмэдийн Монголыг харах бүргэдийн нүд харцас дооцсон шавжийн нүдээр солигдов. Ийхүү эртний түүхт Монголын төр тулс нэгдмэл чанараа алдан жалганы угсаатны сэтгхүйтэй болох зам руу ирэхгүй халтарсан түүхтэй. Маршалчаа улсангийн Кремлийн цаг зогсоод удаагүйч 1940-од оноос нам төрний удирдлагад гарсан Цэдэн бол тэргүүтээ удирдагчид хэдийн 10 жил засгалчаад байлаа. Шинэ үеийн сэхэтнүүд хуучин удирдлагуудын хувьд нэг талаар улс орны ирээдүй, нөгөө тэгүр бодиттой улс төрийн өрсөлдөгч болон харагдаж эхэлсэн нь мэдээж. Тэдний дотор дэлхийн 2 дугаар дайны үеэс эхлэн Монгол Ардын хувьсгалт намын үсэл суртлын хэсэгт гол илтгэгч байж, улс орон даяар танигдсан улс төрч Лохууз тод дүр болжээ. Лохууз 1953 онд зөвлөлтөөс эргэн ирснийхээ дараа улс орны хөгжлийн хэтийн төлөвийн талаар цор гэх болжээ. Нэг удаа би бал даргадаар орлоо. Би бол чөлөөтэй орно гэж засгийн дарга нэмч яах. Тэгээд чи ямар асуудлаар явж байна? Говь тандаа нэг байдал танилцуулах таны нэг тусламж авах хэрэгтэй болоод явж байна. Тэгээд би тэр үед бол угаасаа яахан үндэсний үзэлэрхүү тийм юм тавь. Оросод төгсч ирээдвэл ер нь яванда Монгол орон биеийн дааж одоо хөгжих юм. Өөрийн хөгжих онлын одоо тийм боловсруулсан үндсэлтэй байх хэрэгтэй. Тэгсэн чи ингээд ийм онлын чанартай Монгол орны хөгжлийн ирээдүйн чиг зам ийм нэг шүүмжлийн чанартай стачаанууд хэвлүүлж байгаамаа. Тэгсэн нэг хэвлийнхэн одоо айж имэд юм уу? Тэр болгон хэвлжихгүй байна. Стачаануудыг саадгүй хэвлүүлж явах талаар нэг өөр өгөхгүй юу гэж ингэж хэлжсэн байхгүй юу? Тэгсэн чинь бал дарга шууд тэн дээрээс өө тэр онлын асуудлыг одоо хүлээж бай. Цаг нь болоог. Гэхгүй юу? Тэгсэн чинь миний нэг оргилсан сэтгэлд тэр өгч одоо гал зур усхис юм шиг боллоо л да. Тий, ихтэй тэр уухаас тэгээд бид ч одоо өөрийн гэсэн онолгүй хүний заасан замаар л тэгээд одоо тэмтэрч явах юм болж гэнэ үү? Онолгүй нам сохор практикгүй нам хазгар гэсэн юм билээ. Тэгвэл одоо бид тийм байх юм байж л дээ гэж хэлээд би хаалгын чанга хаагаад гараа авчихгүй юу? Анх удаагийн бид хоёрын одоо зэрэлгээ тэндээс үүссэн байхгүй юу? Дайны улмөр сайтар арилаагүй Москвад 27 настай Лохууз газардлаа. Түүнийг энд адал явдал хүсэл тэмүүлэлээр дүүрэн 3 жил хүлээж байлаа. Алдарт Николай Чаушеску гэх мэт социалист системийн шилдэгүүд сурдаг сургуулийг Лохууз алдаж болохгүй боломж гэж бодож байлаа. Өөрөөнийхөө хоёр нөхөртэй яриа за гуруулаа ерөөсөө. Одоо бид нарт 2 жилийн хугацаа байгаа. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд нэгдүгээрт хэл сурахыгаа бол нэг номертой. Дээрээс нь энэ соёл тийм ээ. Энэ юмыг бол сурахад бол гол анхаарлаа хандуулна. Арх уухгүй, тамхи татахгүй. Чөлөө цаг юмаа бол одоо театр үзэх. Чөлөө цагаа бол театр үзэх, спорт хэрэгжүүлэх ийм юм л ерөөсөө зориулна. Гуруулаа бараг тийм нангаргийн гэрээ маягийн юм байгуулаад тэгэж явсан юм байлаа. Тэгээ ерөөсөө хойно байхдаа арх ууд сураагүй учраас ерөөсөө арх ууд. Лохуузын хувьд амьдралын үүр манхайтал сайж байлаа. Эх оронд нь түүнийг юу хүлээж байгааг, эрх чөлөөгөө эдэлж зовх уу, эсвэл аялдан дагалдагчдын сүргийг дагаж шогших уу гэсэн ёс суртахууны асуулт удахгүй түүний өмнө хөндлөсхийг одоохондоо залуу онолж төсөөлөөгүй яваа.
Онолгүй нам сохортой адил, практикгүй нам хазгартай адил. Шин төрж буй дарангуйлагчийн эсрэг зүрх гарган үг хэлсэн залуухан оновчл Лохузыг намын төв аппаратаас олдууллаа. Энэ бол шинэ үеийн сэхээднүүдэд өгсөн сануулга байлаа. Лохуз Говьалтай аймгийн намын хорооны дараагаар томилогдсон юм. Эндээс л 7 насны зөрүүтэй хоёр улс төрчийн хооронд өрнсөн 35 жилийн тэмцэл эхэлсэн. Маршал явуулсангийн үед бол хоёр их чухал юм байдаг байна. Нам гэдэг чинь бол бит юм биш ээ. Тэгтээ хүмүүсийн бүрэлдэхүүн. Бүрэлдэхүүн гэдэг ингээд гарахтай энэ чинь байгууллага болно. Энэ байгууллага чинь өмхөр нь ялзарна. Мууд нь зөмөрөө сайн байхгүй. Сануулж ялгүй болохгүй. Засал сайжруулдаг зэвсэг энэ одоо шөөмжил байгаа. Шөөмжилгүй бол нам өөрөө одоо ялзарн дараад. Шөөмжилвэл дээрээс шөөмжилэх, доороо шөөмжилэх гэж хоёр юм байна. Бид бол дээд албан тушаалын улсууд дандаа доод улсуудаа замлиж одоо шөөмжилж байх юм бид дээ. Тэнийг бол бид чадж байна одоо гэж байгаа. Доороос дээшин шөөмжилвэл намад одоо маш их чухал. Энэ үйл дутагдaltaй байна. Сэдэн бол бид хоёроос авахуулаад энэ удирдах улсуудыг одоо хоёроос бидний явуулж байгаа ажил нь одоо юу нь болж байна, юу нь болохгүй байна. Энэ үнийг одоо байнга шөөмжилж байна. Үдэс сурталын ажил эрхэлж ирээдүйдээ цагаан захтан болох зам нь тодорч байсан Лохуз эхний удаа төвөөс шахагдав. Түүний өмнө 30-аад оны их шатлаг дэлхийн дайны араас өндийн сэрхийг тэмүүлж байгаа эх орныхоо амьдралын гүнд ажиллах он жилүүд тосч байлаа. 1954 онд Говьалтай аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дараагаар томилогдсон Лохуз хожим Монголд Аттар газрын аяныг эхлүүлж хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн анхны гараагаа эндээс эхэлсэн төвхтэй. Завхан гол Байдыргийн голын усыг гуйлангийн тал дундор урсгаж хүн малын зоо тэнийнэ гэж алтайхны хэлэлцэн домголдгийг Лохуз зориглон ажил болгож гуйлангийн тал дундор 2000 залуусын хүч хөдөлмөрөөр сувгдагдсан одоо ч ард түмэнд ач тусаа өгсөөр байна. Бас нэг тэр дэлгэр сумын нутагт явж байсан бас нэг тийм айлд очиж хонохгүй юу? Тэгээд одоо дөвөн дэлхийн ярьж байсан тэр хүн ярьж байна л да. Манай Говьалтай аймаг бол урсгал ус байхгүй. Нутгийн хойд талаар Завхан гол, Загбайдыргийн гол гэж хоёр том гол урсдаг. Тэгээ энэ хоёрын дунд гуйлангийн тал гэж их 3 сумын нутаг хамаарсан их өргөн тал газар байгаа. Бэлчээр одоо ус байхгүй их сайхан ороотой жилүүл өв сургадаг 3 аймгийн бэлчээрийн адуу одоо тэнд очид оторлдог тийм нутаг байхгүй юу. Тэрний устай болгочих юм бол олон одоо мал оторлох юм аа. Энэ хоёр том гол яванда гуйлангийн талда урсаадын шалын хоолой гэж байгаа. Нэг тийм ус хоолой байгаа. Тэр бэгэрээс урш тэнд уулзаад тэгээ бэгэр нуур гэж хонхор газар. Тэнд очиж тогтох тавилантай юм гинлээ гэж. Тэгээ ярихгүй юу? Тэгсэн тэрний өгтөр нөгөө усгүй газрын ард түмэн чинь хойгуур урдуур хоёр л одоо том гол урсаад байхтай зэрэгэл тэрнийг л нутг руугаар урсуулах юм мөрөөдөл байж л дээ. Хин чиглэсэн хэдэн жил чи ярьсан бөөмөд хэдэн үед амьдсан юм яриа байхгүй. Энээс санаа аваад ерөөсөн Завхан голыг энэ гуйлангийн талд одоо урсах ажил хийе гэж. Ингэж хийдээд бас нөгөө нөхдүүдтэйгээ ярьсан чинь өнөөдөр мань зөвшөөрөөд ойрхны сумуудаас 18-аас 40 хүртэл насны бүх хүнийг өөрсний унаа хэсэгтээ хоол унттай цуглуулж тэнд одоо 3000 гаруй залуучууд цуглуулаад 10 хоног Завхан голыг сэтлэх шуудуу татаад. За шуудуу татаад. Тий. Тэгээд тэр усыг одоо хаагаад Завхан голыг урсгасан. Ийм устай газар манай аймагт ер нь цүүхэн шүү дээ. Энд чинь отгон тэнгэрээс усан Завхан голын ус гэдэг чинь аршаа шиг ус байгаа юм. Би тэгэхэд чинь 16 та хүүхэд байсан юм аа. Тэг сан түүхтэй дээ. Эндээ самгийг ухах юм, Завхан голыг урсгах юм гин. Тэгээд энэ сайд дарган дээр ирэх юм гин. Их гоё юм болох юм гин. Би тэр дэвч явъя. Би дэж үзье та нарыг юмд бодох би дэж үзье.
Яасална. Одоо хүн чинь зүгээр ингээд ерөөсөө игэнцсэн. Тэгээд хүрч ядуу хангинаад ихтэй хуц өгчээсэн юм да. Бид дандаа гараар ухсан ямар техник байхгүй. Зураг хөрөг ерөөсөө нэвлэр энэ төр байхгүй. Одоо энийг анх ихтэй сууг ухаад энэ усын хуваарлахын тулд энэ дээр нэм толгой барилга гэж юм хийгээд биднээс толгой барилга гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ одоо 60-аад онд манай ахмад үе тийм үү усан цахилгаан станд тийм усалтын систем бүхэл бүтэн системийг гараараа байгуулж чадж байгаад өнөөдрийн одоо 90 тийм 2000-аад оны бид нар бол арай л чамлалтай юм боддог юм байна да, сэтгэдэг юм байна да гэж одоо ийм бодол бас төрж явсан шүү. Энэ өнөөдрийн хөгжил, энэ хөгжлийн үндсэн суурь, энэ эрчим хүчний суурийг одоо усан цахилгаан станцын суурийг бас тавьсан хүн. Өнөөдөр Говьалтай аймаг нар салхины асар их нөөцтэй аймаг. Бид яг энэ чиглэлээр нар салхиар ногоон эрчим хүчээр аймгаа эрчим хүчээр хангах, цаашид ирээдүйд экспортод гаргах, Монголын эрчим хүчний тодорхой хувийг бас Говьалтайд үйлдвэрлэж өгөх юм том зорилтыг бас тавиа явж байна. Энэ одоо бараг 60 жилийн өмнө энэ суурийг энэ хүн тавьсан байдаг. Говьалтай аймгийн засаг даргаар томилогдсны дараа аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт болсон малыг жилд 2 удаа төлөвлөх шийдэл хүрчээ. Олныг гайхшруулсан энэ ажил үр дүнд хүрчээ. Малын өсөлтөөр улстай 3 жил тэргүүлсэн байна. Лохоцын багийн амжилтыг шагнаж тухайн үеийн нам засгаас олгосон 300 мянган төгрөгөөр энэхүү орон нутгийн судлах музейг байгуулсан түүхтэй. Энэ бол Монголын хамгийн анхны орон нутгийн судлах музей. Энэ хугацаанд Говьалтайх нэг жишээлбэл утаанаас залгасан. Тэр үе чинь яадаг байсан гэхээр зэрэг айлууд хөдөөнийхэн бол тулганаасаа салаагүй Монгол эрт тулга тулжил галаа төлдөг ийм цаг байлаа. Тэр үеийн дарах гийдэг одоо дарагчдыг цуглуулад зуух гих одоо ийм ажлыг зааж өгч тэгээ сум болгонд бол одоо тийм зуух гэдэг хэсгүүд группүүд гэдэг юм уу да ийм юм байгуулад тэгээ айл болгоныг одоо зуухтай болгож утаанаас нь салгасан энэ богино хугацаанд тухайлбал одоо мал өсөх төлөвлөгөөг давуулан биелүүлж улсдаа төрүүлж шагнуулсан мөнгө өөрийнхөө цалин дээр нь нэмж ягаад аймгийн музейг барьсан байх. Аймгийн музей байгуулсан Баашингийн барьчихад доторх үзмэр гэж нэг одоо чухал юм байна. Тэгэл одоо жишээлбэл энэ хөрлөмөр тэр имэйл галдан бошхтой имэйл гэж тавьсан байдیں۔ Тайлбараар нь Монголд байгаа хоёрхан л нэг нь одоо Чингис хааны музейд байгаа имэйл, нөгөөх нь Говьалтай аймгийн музейд байгаа тэр одоо хаад имэйл шүү дээ. Түүгээрч барахгүй Говьалтай аймгаас энэ Монгол бичгийн энэ одоо дөрөм Монголд хоёрхан байгаа гэж байгаа шүү. Тэр дөрөм нэг тэр музейн үзмэрийн цуглуулж байх тийм үед тэр Монгол бичгийн дөрөм Говьалтай аймгаас олдсон байдгийг. Жагаад аймгийн иргэдийн төлөөллийн хуралд хандаж сангийн зүгээс Балдан бичиг хандаж бариад ингээд аймгийн иргэдийн төлөөллийн хурлаас энэ орон нутгийн судлах музейг зохиолчрын логоцын нэрмжид болгосон энэ Бүгд найрамдах Монгол ард улсын их хурлын дэргүүлэгчдийн дарга нөхөр самбуу мал аж ахуйг хөгжүүлэх практик ажиллагаатай холбогдсон сургамжийн сайхан үгнүүдийг хэлээд манай тэргүүний сайн малчид та бүхнээс мал аж ахуйга цаашид цуцалдгүй хөгжүүлэхийн төлөө улам чармайлт гарган ажиллаж түүний үр бүтээл нь олон түмэнд үлгэр жишээ болох шинэ амжилтуудыг гаргах нь эргэлзээгүй юм гэж бат итгэж байна гэж тэмдэглэлээ. Төрсөн нутагтаа томилогдсон очсон лох хуудсыг хувь тавилангийнх нь шинэ хуудас эргэхээр хүлээж байлаа.
уруудж өгсөн хагас зууны ээдрийн амьдралын замд уул мэт түшиг, ус мэт ам хайрлсан уул алтай охин бүрэн жаргалтай лохууз энэ цагт ор учирсан билээ. Манай өвгөн чинь Говьлтай аймгийн Намаа хороондор болж очиод сумуудаар маш их явдаг байсан хүн л дээ. Тэгээд явж байгаа тэгээд манайд очиод тэгээд танилцаад энэ машин ирэхээр сонирхол гарч харсан танкын одоо дээр үед бол танкын хувцас гэж ярьдаг байсан та нэг тийм хараа мүд цамцтай. Тийм хүн машинаас буугаал орж исэн юм. Яас их тэгжин олцтой хүн бдэл гэж харж исэн. Тэгээд манайд орж ирээ тэгээ би чинь залуу байсан болохоор ичээд нөх яасан ч юм оёо сууж яснаа босоод гадаа гараад байж исэн чинь манай ээжтэй яриад манай утгаа охин юм байгаа ингээл. Тэгээ одоо гэртээ байгаа. Ээж аа хоёр дахь ингээ мал маллаад байж идэв ингээл. Тэр хүн чинь хоймор суугаад хоол идэл аав хоол энэ тэр хуваад яаж тавгалж өгөөл хийгээл магчанаал тэгэл яажсэн чинь 100-ны араа ингээд намайг харах гэж байхгүй юу. Би жаахан нуугдсгийгээд бас нүд бас нүдний антны нүд хариулж байгаа бас хараал тиймэрхүү янзаар л байсан та. Нэгдлийн дараагаар л дамжуулж захиагаар харьцдаг байсан. Чи яах гэж ингэж хамаагүй загнаа захиа махаа зөөлгөөд байгаа энтергээд бас манай эгч намайг загинжил байсан юм аа. Тэгэхэд хавар нилээ хавар уусан хоо нэг ирээл эрэхтэй тэгэл 6 сар гаргаад чамайг ирж авах шүү л гэсэн. Би тэгэл одоо нэг очиж аав нэг дээр зэрэг тэгж болох юм аа л гэсэн хариу өгсөн байсан баг. Тэгээ өвгөн сүлд нэг чоолол нэг тийм ярьдаг байсан. Болох юм гэж битсэн байсан гэд. Яг гуйлангийн сувг ухуулж дуусаал тэгэл ирж авсан л да. Тэгэл хамтарч амьдэрсэн тэр. Одоо хайртай байртай гэж тэр үед ч одоо тийм ярьдгүй байж шүү дээ. Дээрээсээ тэгэл бүтэн хүшгэл одоо тэгэл ойлголцдог байсан юм байлгүй дээ бодвол. Тий. 55 оны өвөл тэгээ танилцаад 56 онд гэр бүл болол. Тэгээд 56 оныхаа намар Улаанбаатарт эндээс дуудаад сангийн аж ахуйн нэгдэг удирдах газрын дараагаар эргэж дуудаад тэгээд сангийн аж ахуйн удирдах газрын дараагаар ирээд 56 онд Улаанбаатарт орж ирсэн. Хрущев бид одоо атар газар эзэмшсэн. Болж байна Казахстан. Та нар одоо атар газар эзэмшээд туслан гэсэн юм бэл. Тэр төлөөлөгчийн явсны дараахнаар зөвлөлт тусаас Эрдэмтэн Старков гэж одоо газар зохион байгуулах мэрэгжлийн групп ирсэн. Бүх багаж хэрэгсэлтэй онгоцтой мэрэгжилтнүүдээ тэгээ Монгол улсын нутаг дээгүүр одоо нисээд газрын зураг гэсэн. Ерөөсөө 550 мянган газар Монголд бол атар газрын шугамар эзэмшиж болно гэсэн бүр тийм шинжлэх ухааны үндэстэй тийм материал бэлтгэж өгсөн. Тэгэл хойдон жил нь тэрний үндсэн дээр мэрэгжилтийн техник асар хэмжээний зээл өгсөн. 2-3 мянган одоо трактор, автомашин тэгэл мэрэгжилтэнгүүд өр тэрэ өгөөд ингээл шинээр 2-3 сангийн аж ахуйн, дархны сангийн аж ахуй, ухтаалын сангийн аж ахуй эднүүдийг шинээр байгуулсан. Хуучин аж ахуйнуудын газрыг өргөдгөө. Тэгээд тэр зургийн дагуу хаглаж одоо эхэлсэн. Гаагаас одоо 10-15 центр, зарим газар 20 центрш гардаг газар байлаа. Ургацсан аваад төлөвлөгөөгөө биелүүлээд тэгээд шинээр нэлээд хэдэн сангийн аж ахуйнууд байгуулад. Ингээд сангийн аж ахуйнуудын тоо бол 30 гарсан. Сангийн аж ахуй нөгөө тариад ирэхтэй зэрэг тарианы үлдэгдэл, тарианаас чинь бүх юм тариа биш тарьсан чинь. Одоо тэрний чинь бараг 3.2% нь бол хаягдал. Солом одоо тэр тарианы чиш тэгээ хог бодаа. Ийм юм ч асар их гардаг байхгүй. Таварын будааг бол улсууд тушаагаад одоо мөнгө болгочих байна. Цаад их юм чи яах вэ? Тэр чинь малын тэжээл баг. Тэрний үндсэн дээр сангийн аж ахуйн мал өссөн чанарын сайжир. 10-20 жил одоо нарийн ноостой хонь бий болгох гэж оролдогоо хийсэн байгаа юм л да. Тэгээд өвхөл зогсоож чаддаггүй байсан. Тэр тарианд нөгөө гараад ирсэн өнөөдөр чи үйлдвэр батлагдаад байна. Тийм өнөө өвхрийн чин саал нэмэгдэн, кунгийн жин нэмэгдэн. Бүр Антонов гэж одоо ийм одоо Сибирийн одоо улаан айлыг явуулах. Тэг алхын голд явуулах авч байсан. Одоо Алтайн цаад уулна. Монголд бол явуулах их ургаж байсан. Ерөөсөө мэрэгжлийн хүн байхгүй байсан. Тийм учраас нам тэр үеийн одоо намын төөрөө засгийн газар их анхаарал тавьсан. Зэдэн булгай бол одоо энэ дээр маш их анхаарал тавьж атар газар эзэмшүүл бүх ард түмний зорилго гэдэг ийм лозунг дэвшүүлсэн. Энд бол одоо бүх хүн анхаарал хандуулсан. Эвлийн гишүүдийг атар газарт урайлж элсүүлэх. Аймаг болгоноос одоо хүн элсүүлж. Намар өнөө будаа хараасан чинь хөдөө хийх зассан байхгүй.
Ачиж ирж ин Улаанбаатарт урдын үйлдвэрүүд авч чадахгүй байлаа да нөө. Тэгээд энэ стадиондоор одоо ингээд нуруу болгож хурааж байна. Тэр цементийн талбай байна шүү дээ. Тэн дээр чинь одоо ингээд машинаас буулгаад л ингээд тэрх том чинь бүтүү тариа удаа ингээд. Тэгээд дээгүүр нь бэржээ хэрвтэйцсэн. Тэгээд энэ гурдын үйлдвэр чинь цууруулж авна. Тэгээд одоо яаралтай цэргийн ангийн хүчээр энэ чинь эсгэлад байна. Одоо 25,000 тонн будаа хадгаламжийг чинь маш яралтайгаар байгуулсан юм л да энэ Улаанбаатарыг. Тэгэл аймагуудтай гурлийн үйлдвэрүүдийг хамт байгуулсан. Гэнт доорнотод Гөвсгөлд, Булганд, Дарханд ингээд гурлийн үйлдвэр байгуулад тэнд цөм будаа хадгалдаг савнуудтай сангийн аж ахуйнуудаар одоо будаа хадгаламжийнуудыг мөн хамтарч одоо хийсэн. Манай Монголын үндэсний хөдөө аж ахуйн мэрэгжилтэнгүүд 59 оноос эхэлж бэлтгэж гарч ирсэн юм. Тэгэл өөрийн мал аж ахуйн мэрэгжилтнүүд бол тэрнээс өмнө малын эмч зоо техникүүд. Тэгээ сангийн аж ахуйд бол бүгд одоо үндэсний мэрэгжилтэнтэй. Тэгээ сангийн аж ахуй бол миний үед улсад бол улсын датац гэдэг юмнаас бол гараад. Тэгээ өөрөөгөө санхүүжүүлдэг ийм системд орсон. За энэний гол учир юу гэхтэй зэрэг тэр үед ер нь хүн бол улсаа цалин авч ажиллана гэсэн тийм ихлээ сэтгэлгээтэй байлаа л да. Тэгэхээр ажиллаж байгаа ажил нь бол миний авч байгаа цалинтай холбоотой юм гэсэн ойлгоцыг төрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм өөрчлөлтийг л хийхгүйгээр болохгүй гар байсан сэтгэл төрөөр. Тэгээд тийм аж ахуйн өөрөөгөө санхүүжүүлэх тооцооны тийм санхүүгийн систем боловсруулсан. Энэ бол төмөр замын санхүүгийн одоо нэгтлэн бодохын систем байхгүй юу? Дэмчиг гэж тэр системийг хийсэн хүн. Сайн одоо нэгтлэн бодохгүй. Гэтэл сангийн аж ахуйгаар явж үз. Сангийн аж ахуйн энэ баланс системийг одоо чи сонирх. Тэгэхээр энийг төмөр замын энэ шиг ийм аж ахуйн системд оруулах хэрэгтэй байна. Тэгээд сангийн яам төлөвлөгөө нэмс засгийн газар дүрзүүлж хийж батлуулаад илүү төлөвлөгөөнд биелүүлж чадсан байвал цалингаа гүйцэд аван төлөвлөгөөнөөс илүү юм хийсэн байвал илүү ашиг ав. Цал ав. Удирдсан хүн ч ялгаагүй. Сангийн аж ахуйн дарга нар хүртэл одоо төлөвлөгөө биелүүлсэн сангийн аж ахуйн даргын мэдлэг фонд гэж байгуул. Одоо 10-20 сая төгрөгийн фондтай байлаа шүү дээ. Жаргалын сангийн аж ахуй, том атар газрын аж ахуйнууд. Сангийн аж ахуй удирдах газар гэхэд одоо би 62 онд явхад 200 сая төгрөгийн фондтай байлаа шүү дээ. Даргын мэдлэг фонд. Тэргээр чинь одоо энэ сангийн аж ахуйнуудтай хоёр давхар соёлын ордон. Тэгээд ажилчдын орон сууц. Көлөө улаан булан, дасаг бригадууд энэ төр барих. Тийм юмд бол мөнгө чинь дур мэдээд өгнө шүү дээ. Шинэ аж ахуйн салбар байгуул. Тийм юмд зардаг. 30 гаруй сангийн аж ахуй бүгд өөрийнхөө зарлагыг орлогоороо нөхдөг. Тийм болцоотой болсон. Ашигтай ажилладаг. Тэгээд энэ хослоо энд одоо ашигтай ажиллахад бол аж ахуйн салбарыг хослно гэж байна. Нэгэндээ тусалж байдаг. Шинэ бий болгож байгаа ашигтай салбарыг чинь зарлагтай байна шүү дээ. Тэрнийг санхүүжүүлж байна. Атар газар эзэмших аян нүүдэлч монголчууд 1959 оноос Атар газар эзэмших анх дугаар аянг эхлүүлж 3 дугаар 5 жил буюу 1965 он гэхэд 420,000 га газарт тариалан эрхэлж 320,000 тонн улаан буудай хураан авч дотооддоо гурил үйлдвэрлэж эхэлжээ. Ер нь юу гэхтэй зэрэг улс бол тусгаар тогтсон байх ёстой гэж манайр тэрийг их ярьдаг. Сангийн аж ахуйн удирдах газрын дарга болонгууд бол манайр богдуулын баруун талд нь богын сангийн аж ахуй байгуулад тийм ээ. Ингээл ихсэн богдуулын зүүн талд нь хар үнэгний сангийн аж ахуй байгуулад ягаад гэвэл тэдний үс ашиг экспортод гаргана. Энэ яам тамгын сайднаар дарга нар явах чинь бол дандаа нэг бэлдсэн одоо сайхан догтой газараар орж явдаг. Энэ хүн чинь харин тэгдэг хүн биш шүү. Зүгээр онгоцоор сангийн аж ахуйд буулаа гэхтэл тэндээс машинтай явал хөдөө бригадаар явал пойлонд яваа тракторын жолооч нарын бригадын хоолыг нийцгээд бригад дээр очиод нэг тракторын жолоочийн комбинзаны өмсөд газар хагалж үздэг, тариа хураач үздэг их сонин арын шинтэй хүн шүү дээ. Энд чинь мундаг хүн шүү гэж тэр үед л ярьжсэн байхгүй юу? Үндсэндээ тэр Атрын 1-р аян гэдэг имийг эхлүүлж Монголыг бол Монголын сангийн аж ахуйнуудыг бол хөлдөөр нь босгосон ийм гайхамшигтай юм хийж явсан ийм хүн. Хамгийн энэ хүний хийсэн гол юм
улаан буудаг тарих ажлыг л голчилж анх одоо энэ дээр л ихээхэн анхаарал тавьж нэлээд санаачилсангүй. Атар газрыг эзэмшгийч одоо балдарх хийсэн шиг яриад байдаг. Гэтэл яг нарийн дээр үйл ажлын лохот хийсэн шүү дээ. Хөдөөж байгаа. Одоо хүний хийсэн мөнгө байх юм. Ярьсан хотлоо байх. Сангийн аж ахуйн удирдах газрын дарга гэдэг 1957 онд өргөжин байгуулагдсан хөдөө аж ахуйн яамны дэд сайдын эрен битээ ажил байлаа. Лохууз атар газар эзэмших аян сангийн аж ахуйнууд байгуулах ажлыг гардан удирдажээ. Түүний үед алдарт цагаан толгой, ерөө, онон, баруун турун, ингэт толгой, төвшрүүлэх, зүүн бүрэн, тариалан, байдраг, бадсүмбэр, өндөр хаант, ирээн цав, түмэн согт, хар хорин, алтан булаг, гачуурд, бартизан, хэрлэн, дархан, эгүүр, зэлтэр зэрэг 20 гаруй сангийн аж ахуй байгуулагдаж үйл ажиллагаа нь тогтворжжээ. Эдгээрийн дотор Лохууцын санаачилгаар Монголд анх удаа байгуулагдсан сангийн аж ахуйд ч бий. Улс орны зүрх болсон хөдөө аж ахуйн салбарыг амжилттай удирдах, нийгмийн гүнд ажилласан Лохууц ард түмний хүндлэлийг хүлээж нам төрийн анхаарлыг татах боллоо. Маршал Чойволсонгийн Монголын төрд бүтээж үлдээсэн бичигдээгүй хууль буюу Меритийн зарчмаар Лохууц сайд улс төрийн товчооны гишүүний эрен битээ болж иржээ. Нэг багийн дарга, нэг сумын одоо нэг сумын 7 8 10 баг байна үү? Нэг багийг сумын тэргүүний баг болгож чадсан хүнийг сумын даргаар тавьж бол. Нэг сумын ажлыг аймгийн тэргүүний сум болгож чадсан хүнийг аймгийн дарга тавьж бол. Нэг аймгийн ажлыг тэргүүний болгосон хүнийг яамны сайдаар тавьж бол. Нэг яамыг тэргүүний яам болгосон хүнийг сайд нарын зөвлөлийн орлогч Төвөрөний нарийн бичгийн даргаар тавьж бол. Тий болсон хүчнийг ингэ сонгох. Өөрөөр хэлбэл хэлсэн ярьсан төгссөн сургууль тэргээр нь бишээ. Хийсэн ажлын үр дүнг баг ажилдаар амжилт гаргах төлөв гаргаж чадсан хүн дунд ажилдаар амжилт олно. Дундаар амжилт олсон хүн дээд дээр амжилт гаргаж чадна. Дээд дээр амжилт гаргасан хүн бүр сверх одоо төв удирдлагыг удирж чадна гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ чинь нөгөө Чингисийн 10-ыг захирсан хүнээр 100-ыг захируул, 100-ыг захируулсан хүнээр 1000-ыг захируул. Энэ хоёр нэг ойлгоцгоо. Маршлаас хойш энэ зарчмыг л одоо бид ерөөсөө итгэцсэн байхгүй юу? Тэр үнд одоо итгэсэн. Тэгсэн чинь зэдэн бол гарч ирээд энэ үнийг бол оронгоор нь өөрчилж. 1964 он Атар газар эзэмших нэгдэл хөдөлгөөнд онцгой үүрэгтээ оролцсон Лохууц ажил албаа хүлээлгэн өгөөд Зөвлөлт холбоот улсын Тимиразу академид илгээгдэв. Тэрээр Москвад Тимиразу академид Монголын хөдөө аж ахуй хэрхэн үр ашигтай хөгжүүлэх талаар судалгаа хийж эхэллээ. Энэ бол сайнны дохио биш. Энэ бол төвөөс зайлуулах дараагийн алхам байлаа. Харамсалтай нь Лохууц сэдвэж хамгаалж чадаагүй, сургуулаач төгсөж амжаагүй лээ. 1950-аас 60-аад он хоёр дайны хөлдөд хуйлдаж үтэл суртлын төмөр хөшгөөр тусгаарлагдсан дэлхийн ертөнц сая л нэг амс хийхтэйгээ болж байлаа. Амс хийхтэй зэрэгцсэн өөрчлөлтийн салхи хаа сайгүй салхиж эхэллээ. Америкт хиппи хөдөлгөөн газар авч, сексийн хувьсгал болж, Битлсчүүд эд мандаж, арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн анхны амжилтандаа хүрч байлаа. Харин хөгшин Европт коммунизмын эсэргүүцсэн хөдөлгөөнүүд шил шилээ даран гарах боллоо. 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгар, Польшт, 1968 онд Чехословакт коммунист үзэл суртал болон зөвлөлт холбоот улсын эсрэг хөдөлгөөн өрнөлөө. Социалист системийн зүрх болсон зөвлөлт холбоот улсад хүний түүхэнд хамгийн харгас дарангуйлагчдын нэг Йосеф Сталин ертөнцийн мөнх усыг үзүүлж 1956 онд коммунист намын 20 дугаар их хурал дээр бөмбөг тесэрлээ. Сталины оронд дэлхийн улс төрийн өргөд дээр бэрс гарсан Никита Хрущев нэг хүнийг дахин шүтэх үзэл болон сталинизмын гай гамшигын талаар дайчин илтгэл тавьж энэ их хурлаас Хрущевийн дулаалал эхэлжээ. Никита Хрущев Нью-Йоркт нэгдсэн үндэсний байгууллагын ширээг гутлаараа нүдэж зогсоход Хөгшин Европын зүрхэнд Берлиний ханыг босгож байлаа.
Дэлхийн 2 дугаар дайны дараа үндэс нурам дунд үлдсэн Япон үсрэнгүй хөгжлийн 20 жилдээ орж Японы ерөнхий сайд Икеда Хаято орлогыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлан Японд үйлдвэрлэв хэмээх шошго дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ. Өмнөд Солонгос улсад төрийн эргэлт гарч генерал Пак Чунхи улс орноо экспортлогч улс болгохоор зарлж хам мөрний гайхамшигыг эхлүүлсэн юм. Хятадд Маугийн дэврээсэн соёлын хувьсгал эхэлж дэвшилтэд үзэлтээс хэднүүдээ нутаг заан цөлж хийрхэл газар авлаа. Харин Монголд бидний эх оронд 1964 онд улс орны төрийн эрхийг дангаар баригч Монгол ардын хувьсгал намын төв хорооны 6 дугаар бүгд хурлын бэлтгэл эд явагдаж байлаа. Энэ хоёр талын одоо ашиг сонирхлын зөрчил байна шүү дээ. Нэг нь бол ерөөсө харанхуй орчинд нь байлгаад байх сонирхолтой эзэн гүрний бодлого байна. Гэтэл Монголын скейтнүүд, шинэ үеийн скейтнүүд чинь өөрсдөө нүднийгээд одоо арай цаана хардаг болоод улс орныхоо хоцрогдол, үндэснийхээ хоцрогдлыг одоо хуучин үнэтэй цэнтэй юмнуудаа одоо авч үлдэхийнсэн, сэргээхийнсэн улс орнуудын энэ нийтлэг жишгээр одоо хөгжихийнсэн боломж байдгийн байна гэдгийг харж чад бас тийшээ ирмэлсэн. Тэрнийг илэрхийлсэн одоо ийм л болсон шүү дээ. Нямбуга өвгөн тэр температур академид сурч исэн, Нямбуга намын дээд сургуульд сурч исэн. Тэгээд тэр хоёртой хоёуланд нь ганцаарчилж очиж уулзсан байсан. Хурал болохоос нэг сар гарын юм юм болоо да. Тэгээ хоёулангийн тус нь хэлсэн байсан л да. Чи нэг хурал муралд очих гээд явах вэ? Чөлөөлчих. Наад хамгаалах марих юм аа бичиж яаж үзэх жөөгөнтэй гэж хэлсэн байсан. Ямар ч байсан хоёулаа одоо энэ хуралд очие. Одоо очихгүй бол одоо дараа нь таярч боломж олдохгүй одоо нэг юм хамгаалцгаад очихтай зэрэг тэгээд тэр хуралд чинь оролцох юугүй болчт юм ба ш дээр зэмт ингээд юу ачихтай зэрэг хуралд орцдог. Төв хорооны гишүүн бишсгийн газрын гишүүн биш тийм улсууд чинь тэр хуралд суудаггүй юм байна. Тэгээ одоо үгүй хэлж чадахгүй өнгөрөх юм байна. Одоо ерөөсөө үгүй хэлж амжихгүй бол болохгүй. Юу ч болсон одоо ямар ч байсан хоёлаа яаж игээд очие. Одоо бит хоёрыг очихыг одоо ерөөсөө хоёр хэлж явах шиг байна. Яадаг ч байсан очие гэж. Тэгээд нэг хурал болохоос 3 хоногийн өмнө нөлөөдөө өвгөн гэг мэдхэн хүрээд ирсэн шүү дээ. Тэгээд игч битрийг дуудсан. Тэгээд бүгд хуралдаар хэлэх үгэн яг бичмэлээр нь үзүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр нууцыг яг нүдэрээ жинхэнэ гараараа барьж нүдэрээ харсан хүний хоёр юм л да. Тэр дуулаанд хэргийн одоо гол юм нь тэр бүгд хуралдаар л хэлсэн үг шүү дээ. Тэгээ юугээ хэлчихсэн юм бэ? Юу болчихсон юм бэ гэдэг бол чухамда тэр хэлсэн үгэн дээр л төвлөрч яригдах ёстой байхгүй юу? Тэр үед аспирантурд одоо сурч байсан хүмүүсүүд байлаа л да, танилуд. Бид нар бол ер нь хоорондоо танил цөмөр одоо энэ улс орны энэ зээлийн байдал одоо хэтэрсэн өөр зээл хэдиж байгаа. Дотоод байгаа ажихын ашиг орлоготой тийм салбаруудыг дэмжих хөгжүүлэх юм байхгүй юм л бол одоо гадны тусалцаанд одоо долдоодсэн. Тэгээд гадны л одоо эдийн засгийн шаардлагыг одоо хангасан. Дотооддоо бол нэг өөрийнхөө хэрэгцээтэй юмыг өөрийнхөө хүчээр хийх ийм санаачилга одоо их юм уу? Ийм байдал одоо байсан юм л да. Тэгээд шүүмжил бэлтгэхийн хувьд бол би бүгд төрлийн урд шөнөл одоо сууж шүүмжлээ тэмдэглэсэн. Тэгээд одоо уул 15 минут шүүмжил тавих ёстой юм чинь би одоо цагрын ярьсан юм аа л да. Эхлээд ярихтай зэрэг доор байгаа нөө бүгд төрлийн гишүүдээс чинь ашиглал да. Одоо цаг болдоо боол энэ тэр зохион байгуулалтын хийхгүй. Тэр бол тий гүйцэтгэлийн шалгалтын одоо тухай. Тэгээд ерөөсөө чангалах ер нь одоо сулрсан бай, шаардлагатай сулрсан. Тийм учраас л одоо аль болохоор атуу чанга байх гэсэн ийм чиглэлийн хурал байсан. Тэгээд одоо тэр чангалахаа бишээ. Гол нь одоо хэрэг дээрэн технологиг сайжсан чангалснаар бол юм болохгүй. Харин ганцхан одоо эдийн засгийн шаардлага, амьдралын шаардлагад одоо удирдлага нь одоо зохицож байх.
Энэ олон түмний идэвхийг өрнүүлэх замаар ажил сайжруулахаас биш тэр одоо диктатураар бол сайжрахгүй гэж ингэж одоо хэлсэн байгаа миний хэлсэн. Кейсийн зөвлөл тэр бусад намол тэрийг өдөрч байсан маршал жуулсан тэрийг харахад бол аль болохоор ард түмний идэвхийг сэргээх. Идэвхээр бол таван хавьсгал байгуулагдсан ард түмний идэвхний үндсэн дээр 21 оны хавьсгал байгуулагдсан. Тэр л хамтрал хамууныг хэрэгтэй юм гэж ойлгоод ард түмний идэвх гаргасан үндсэн дээр тэрийг бас дэмжиж биелүүлээ шүү дээ. Чоронд бол одоо вайсгал хүн одоо зөндөө байлаа шүү дээ манай Монгол дээ. Ноос усны төлөвөө биелүүлээг, махны төлөвөө биелүүлээг, дайны үед чинь тосны төлөвөө биелүүлээг гэдэл одоо шоронд хийгээд л горхи. Тий олон хүн одоо тэгж хэлмэгц. Тэр бүгд чинь бол хүний одоо идэвхийг бууруулдаг. Нам засгийн эсрэг болгож хандуулдаг. Их аюултай хүчин зүйл юм билээ л дээ. 1964 оны 12 дугаар сарын 21 Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны 6 дугаар бүгд хурал төрийн ордон. Бидэнд 3 их боломж байна. 1. Манай орны мал аж ахуй байна. 2. Газрын хөрсөн доогуур асар их баялаг байна. 3. Газрын хөрсөн дээр байгаа асар их баялаг юм. Бид нар бүх хүч, бүх анхаарал, бүх техникээ энэ 3 зүйлд чиглүүлэх хэрэгтэй. Дээрхээс гарах асар их баялаг боломжийг ашиглаж үйлдвэр байгуулах. Түүний бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээл яагаад гарч болдгүй юм бэ? Бүгд хурлыг урьдаас бэлтгэсэн хувилдааны замаар нийгмийг аюулаас хамгаалах яамны хяналт дор явуулж байна. Хяналт суларснаас болж ажил доголдож байна гэсэн дүгнэлт гаргажээ. Диктатурын аргыг цаашид чангалж, шалчигчдыг хатуу сээрлүүлэх замаар дутагдлаас гарч болно гэж зааж байна. Энэ бол урангүй субъектив дүгнэлт. Энэ бол ямар ч үндэсгүй. Энэ ичгүүргүй бүтгэлгийг нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын олон арван шитгэж дайчдын өмнөөс эсэргүүцэж байна. Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн эмчгийн дарга, сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалыг хэдэн бол ганцаараа давхар гүйцэтгэж байгаа нь 3 байна. Ийм чухал хариуцлагатай 2 албан тушаалыг нэг хүн авсарч хийснээр ажил их хохирч байна. Өнөөдөр манай оронд эдийн засгийг хөгжүүлэх жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй хэдийн төлөвлөгөө алга байна. Гэхдээ яагаад манай ажил нэг нь болоод нөгөө нь болохгүй байна вэ? Хүүхэд тоглодог нэг эрдэнэ хоныг Оросоос нэг амьд хоноор сольж авдаг шудраг биш арилжааг болиё л доо. Энэ замбраагүй явдал зээлийн өрийг хэрхэн эмх цэгцэнд нь оруулж засах вэ? Лоохууд манай нам ард түмнийг, манай их орныг узар муухайгаар бүтгэж байна. Ийм хүмүүст улс төрийн янхан, улс төрийн галзуу өвчтэй гэж онц тавихаас өөр аргагүй байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамыг улам өргөдгөж, боловсон хүчнүүд хөдөлмөрчдөө тагнаж туршдаг. Хэрэгтэй хэрэггүй яриа үг цуглуулж, айлын утас шүрмэс чагнах, захиа занаа задлах, нэргүй загтлын хойноос хөөцөлдөж, өдий төдий хүмүүсийг хардаж сэрдэж байдаг чинь юу болж байгаа хэрэг вэ? Нэг хүнийг дахин шүтэх үзэл санаа манай хүмүүсийн мах цуснд нэвчжээ. Энэ лоохууд ихээхэн эдийн шуналд автагдсан этгээд Цэдэн балыг ер нь яадгийг туршаад үзье гэж бодож хөдөө аж ахуйн нэгдлүүдийн урд одоо эдийн засгийн асуудал зогсож байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллахгүй бол нэгдэл маань унахад хүрэх. Эд лоохуудыг алахгүй. Массовын репрессия биш. Айхгүй. Лоохуудыг хамгийн хатуу, хамгийн чангаар шийдэх хэрэгтэй. Тэгж хатуу хандахгүй яаж ёс зарчим тогтох юм бэ? 1964 оны 12 дугаар сарын 22 Үүрийн 6 цаг Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны 6 дугаар бүгд хурал тарав. Тэр аимшигтай дайсан чинь хаана байна? Тэрнийг харуулаач. Хэлсэн бүх нэмэн төлөө намайг төв хорооноос намаас хөөнл үз. Нутаг заавалчиг зааг. Яах вэ? Амьд явхад арга нь алдна. Илт үннийг хэлэх зориггүй. Ирээдүйхээ төлөө дуурах чадалгүй. Ард түмнээ шулан мөлжүүлж, харийн суртал ухуулгад автахыг харсан ч хараагүй царайлж.
намын тусгай хангамжинд таруулж хэвтснээс үннийг хэлчихэд тавилангаа дагсан юм дээр. Хөхтөн овгийн сүлд хөглгөр их алтай минь өршөө. Хөх Монголын хөх төр ахин мандах цаг ирэх л болно. Тэр хүртэл тэсэх хэрэгтэй. Бас тэмцэх хэрэгтэй. Тэмцдэггүй ард түмэн мөхөдөг юм. Эдгээр чинь ухамсартайгаар ирсэн. Яагаад гэвэл зэрэг амьдрал ахуйнхаа онцлогийг одоо тусгасан бичиг соёлынхоо өвөндсийг хадгалсан ийм замаараа явъя гэдэг юм аа бол тэрнийг ихэ төлөө явж байгаа юм чи эдэнд харамсах юм байгаагүй шүү дээ. За та нар эсрэг ийм бэлдсэн байна. Нахяамны хүмүүсийг бүр томилоод явуулсан байна. Бүгд турлын гişүүд ингэж дааж авчээ. За маргааш бүгд турал дээр ийм хүн үхэлнэ гэж байна. Чамааг үхэлэхээр бата одоо ингэх юм байна шүү. Чиний араас үгэл зохилдох юм байна. Нэг хэсэг бүлэг хүмүүс одоо хашгирна. Ингээд ийм юм болно болохоор байна гэж тий. Тэгээ яг тэр хүмүүсийн юм бол ярьдсан маа тэгээ карманда 2 үгэлдэж очсон гэж. Аль талд ялах нь тэр талд нөхөлье гэсэн энэстэй шиг. Өө тэр сүн манайх унтаагүй. Бид нар бүгдээр нойргоо хонсон. Тэгээд нэглэн өглөө гүрдөө хаалга згсэн ах орж ирсэн. Бүх юм байхгүй гэж орж ирсэн. Бүх юм байхгүй гэж тэгж хэлж орж ирсэн л дээ. Улс орноо хөгжүүлэх гэсэн тэр сэхэтнүүдийн чөлөөтэй л ярьж эхэлсэн юм л тэгж л одоо тас зохигдсон гэхүү дээ. Нийгмийг бол олон авч явдаггүй. Нийгмийг элит хэсэг авч явдаг. Тэр хүмүүсийг сэхэтэн гэдэг. Тэр цөм бий болж чирж явдаг локомотив гал тэргээр бол. Тэрийг алга болгочихоор чинь нийгэм юм болдог байхгүй. Ер нь удахгүй цагаан хоолоогоор хашгирч эхэлсэн. Орон байр, яах их бүх юмнууд ерөөсөө ямар ч юугүй тийм байсан. Тэгэл ерөөсөө гинтийн тийм цунами дарж байгаа юм шиг юм болоод тэгэл тал тийшээ салаал хөөгдөөл ингээл утраал анхаараарай гэж яагаад л радиогоор одоо энэ эсэргүүн бүлгийн тухай ярьсан. Тэгэхэд чинь ерөнхийдөө энэ одоо телевиз гэж байхгүй сумуудын төв дээр болон цагаан хоолой байрлуулчихсан. Цагаан хоолойгоор л одоо гол сурталчилгаа явдаг. Үзэл суртлынх нь ер нь гол зэвсгэл радио байсан цаг л да. Бас ч гэж одоо хэрвээ санаа нийлээд засаа залаад явбал Монгол орн бол бас цаашаа өөрийн хөгжлийн зүг чигээ бол тодорхойлоод хуучнаасаа дээд явчих боломж байсан гэж үзэж ирсэн. Тэгээд намын шийдвэр гарна. За одоо 64 оны намын эсрэг бүлэг ингээд намын төвөрийн шийдвэр гараад бүх үнэнс нь бүх хэвлэлээр гарна тийм. Тэгэхээр энийг бүх энэ салаа мөчр хэрэгжүүлнэ. Үзэл суртлын зэвсгээр бүх хүмүүсийн тархинд ягшлах өглөө болгон сонин дээр энэ чинь баг сонин уншлах гэдэг өглөө хийн штэ сонин уншлахын дээр яс баг энийгээр шалгалт авч ясан дөө. Тэг бүр бүгд араас нь хөтөлсөн ингээд эн чинь өнөө өдөр өглөө ингээ гараад тэнтэй уулзлаа ингээд нөгөө тэр үеийн намын тэмдэглэл байгаа штэ. Бэгүү. Ингээ бичсэн. Тэгээд ийм зүйлэл чинь л одоо ингээл энэ нийгмийн чинь тор шиг ингээд хэрсэн байсан учраас энэ дээр тогтчихсэн хүн чинь зэдэн болгоо штэ. За лохоцгоо гэж яг энэ хамгийн аюултай нь одоо тэр нутаг заах гэж юм байгаа штэ. За яг эхний одоо тэр намаас хөөлөө ажлаас халлаа. Тэгээд одоо нутаг заагаад явуулчихж байгаа. За намаас хөөх юм нам хийж байгаа. Тэр нутаг заах шийдэх юм засгийн газар шийдэж байгаа юм. Өмнө нь хэрэгтэй намын даалгавраар гэдэг. Ингээд шүүхээр орсон юм байхгүй шүү дээ энэ дэр. Тэгээ нутаг заах гэж юм хуулинд ч байхгүй, хуулиар шийдээгүй. Тэгээ хэмжээ хязгаар байхгүй чинь дахин хичнээн чамаагүй одоо ингэж явуулж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь яг 56 50 хэд онд ч ингээд сэхэтэн гэдэг юм уу ялгаагүй шин чинь зөвлөлт сурсан, зөвлөлтийн коммунистны дээд сургууль онц сурсан, лохо зугаш нь төгссөн сургууль болгоно улаан дипломт онц төгсөж исэн. Тэгээ боловсрал болоод мэдлэг болоод чадaltaй болоод ирэнгүүт яад юм бэ гэж. Гүн Монгол ч хардаа
Амьд ямааг эрзэнийн ямааны үнээр өгч чинь штэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ ингэж байж болох юм аа бид нэр илүү сайхан амьдрал Монголд байна гэж өөрөөр сэтгэж байгаа тэр хүмүүс. Тийм бидэнд илүү боломж байна. Яагаад хийхгүй байгаа гэд 56-аас өсвөлээд ийм одоо эрүүл өөрөөр сэтгэж байгаа хүмүүс бодтой зүг харж байгаа залуучууд чинь зоригтой байна, мэдлэгтэй, босралтай байна. (1965) оны 1 сарын Эдэр 3-9-оор Лохоцо хэмээх айл хөл хүнд ихнэр 2 бяцхан хүүхд 70 гарсан ээж эгчийнхээ хамт 5 халуун ам орон гэрээс хөөгдөн нутаг заагдан Өөрхангай аймгийн Сант суманд хүргэгдэн ирсэн. Лохоцын гэргээ бүрэн жаргал 25 жил үргэлжлэх мөрдлөг хавчлагын ихэн төрсөн бяцхан үрдэн заяагдсан нутгийнхаа ивэлэг бэлэгдэн Сант Цэрэн хэмээх нэрийг хайрлсан юм. Мөн төвийн эмийн санд ажиллах ухаантай энэ эрүүлийн хамгаалах яамнаас надад нэг томилолт хийж өгсөн. Тэгээ хөдөө сумын эмийн санд ажилласан. Тэгээ өвөр хангайгаар дайрч очиод өвөр хангай эрүүлийн хамгаалах газар очиод эрүүлийн хамгаалах газрын дарга Дандин Сүрэн гэдэг хүн байсан. Тэр Дандин Сүрэнгээс бас нэг томилолт хийлээ. Давхар ийм томилолт аваад тэгэл сумын төв дээр очив л да. Тэгсэн чи юу гэж намайг одоо ажилд оруулж явах үдэнд чинь. Нөгөө дээр аймагаас төлөөлөгч ирсэн таныг дуудаж яана гэл. Чи одоо тэр хөдөө тэр нөхөрлөгөө явахгүй юугаа хийгээ сумын төв дээр хэтэж байгаа юм. Гэл загнад юм бэ. Оо тэгсэн чи өстө бүр аймаар уур хүрээд явчлаа гэдэг. Юу ярьж байгаа юм бэ та чинь дарга нар чинь голцол хүүхдээ сургуульд явуулна гэдэг болохоос биш. Хүүхдээ сургуулиас гаргадаг дарга байдгүй би л дуулаагүй юм бэ. Та яагаад намайг тэгж хэлж байгаа юм гэлээ. Тэгсэн чинь манай хөдөөнийхэн чинь 4-р анги төгсгөл гаргаад авцсан. 4-өөс гаргасан 2-оос гаргасан 2 ялгаа юу байсан. Хүүхдээ гаргаж аваад явж ир. Хүүхдээ их зовоод байгаа бол тэгээд учир зүггүй загнадий. Айл баахан загнуулж яваад одоо тэгээ юу хэлэхэд тийм хүнтэй чинь тэгэл гэртээ ирээд тэгэл одоо дэмийлгооныг л тэгэл байжсэн. Тэгсэн чинь маргааш тэр өдрөө юм билүү маргааш нь билүү өвгөн нэг тэмээ олж унаад бид хэдийг ирэх гээд хүрээд ирлээ. Тэгэл тэр байдлаа ярьсан тэгсэн чинь манай том хүү тэгээ 2-р ангийн хүүхдгөр камтын хоёрын яриа сонсоо сууж ийсэн. Ээж аа хоёр яв хонин дээр очиж гэл тэгдэм байх. Бүр гайхаад бит хоёр. Тэгсэн чинь тэг юу хонин дээр очиж та хоёр хонио малал. Би сургуульд энд байранд олчих нь өө. Байранд олчиход найзуудтай болчих шүү дээ. Би зүгээрээ надад битээ санаа зов гэдэм байх. Тэгсэн чинь та хоёр чинь хүүгээ өрөвдөөд хоёулаа уйлдэм байх. Нутгийн улсууд бол маш сайхнаар хүлээж авч ирсэн. Тэгэл очиод ууж ирсэн өвгөн жороохонтой ирээ тэгэл гэр орноо барайл. Тэгээд эдэлтэн авдаа гэж айлвэс. Тэгээ ямарсан авдаага Монгол хүн байна ирээд буухтны гэрийг барилцж өгчээ. Тэгсэн чи ховсголын намайг эсэргүй Лохоцын гэр барьж ирсэн гэдэг өөрөө намайг гişүн хүн байсан байхгүй. Авдаага бол одоо мундаг тийм зарчимтай хүн байсан. Тэгээд намаас арга хэмжээ тооцоолж байсан хүн юм шүү. Намайг очиход чинь өвгөн 100 хойно хүлээгээд төлөх мал хүлээгээд авчихсан. Бас хэдийн хойно хургалчихсан. Тэгээд байж исэн. Тэр үеийн малчны амьдрал одооны малчны амьдралтай яг ингээ адилхан гэж ойлгоод байгаа байхгүй. Тийм биш байхгүй. Одооны малчны амьдрал бол энэ чинь хувийнхаа өмчийг өөрөө малж байгаа. Нэгэсэнд аз жаргалтайгаар тэр ажиллаа хийж байгаа байхгүй. Өөрийнхөө юм хийж байгаа. Одоо нэгэсэнд хамгийн тийм хүнд ажлын тоонд ордог байлаа шүү дээ. Тийм ямар сайндаа л одоо тэр цөллөгөнд хүнд ял өгч байгаатай адилхан дүүцүүлж тэр малчин болгож явах хөдөө тийм ээ. Тэгээд цалин хөлс байхтай хувийн мал тижээх ирэхгүй. Засгийн малыг мадлал тэр бүх ашиг шимийг навч тушаах ерөөсөө тийм л үүрэгтэй. Өдөрт тэр чинь өчнөө мал саан. Тэгээд хажуугаар нь гүү саан, үхэр саан, баахан хонь саан тэр чинь ширхэг хонь үлдээхгүй бүгдийн саан шүү дээ. Тэгжээ тэр зүүнний ноорон төлөвлөгөө биелүүлнэ. Тэгээд тэр бүх ажлыг хийн. Тэгээ хажуугаар нь тэр бүх тэр малын ажлын хажуугаар нөгөө цагаан эдэ боловсруулах. Төлөө нар гарахаас ахуулаад одоо шөндөл болтол бараг ажиллаж байгаа. Тэгээ шургаж унтлаа ажилладаг байсан. Нэгсэн зайл ажлын машин л болгож хувиргаж байсан. Тийм л нийгэм цаг үе шүү дээ. Тэгээ тийм цаг үед одоо тэр өндөр албан тушаал эрхэлж байсан хүн маань гинт одоо юу гэдэг өндөр цалинтай сайхан байранд амьдарч байсан хүн чинь гинт одоо ингээд тийм нөхцөлд ороод ирэхдээ мэдээж хүнд байсан нь бол ойлгомжтой. Намын гişүн. Тэгээд одоо тэрний туслах малчингаар
дамжлагдаж нүүж очиж буулаа л да. Тэгээд энэ 100 малан би маллаа л да. Нэг сар боллоо. 17 цаас 50 мөнгөний цалин гарч байгаа байхгүй юу? Нэг сар хон хариулсны хөлс. За ингээд одоо ерөөсөө мөнгө олох ямар ч арга байхгүй юм чи. Өөрийн мал хуй гэж байхгүй юм чи. Тэгээд энэ л одоо их үнзгийн бодууллаа л да. Тэгэж мөхөрлөөд байж болохгүй юм байна. Одоо авдаг цалинкос амьдралаад болох хэрэгтэй юм чи өөр юм байхгүй. Өөр мөнгө өнөө сард 1500 2000 заасны цалинтай 10 гаруй жил байсан хүн чинь 17 цаас 50 мөнгөөр амьдрна гэдгийг чи одоо тий бүтгэж юм алга сэтгэж юм алга. Сантад очин дээрээ бол их ядарсан юм гинлээ. Сарын цалин авсан чинь тэгээ за инч болохгүй нэ. Яаж амзуурдаг юм бэлээ гэж боддог гэжсэн. Тэгээд нөгөө за мөнгөнийхаа тэр яаж ховаарсан тэрнийг одоо санин байгаа юм одоо тий. Тэр л ерөөсөө миний цааш хувийн аж ахуйн эрхлэж ил одоо ажиллахын арга ухааныг тэр 17 цаас 50 мөнгөөр эхлэн одоо болсон байгаа. Тэгээд хуваар хийлээ. За өмсө зөөх юмд тэр бол юу ч хөрөхгүй. Тэгээд зөвхөн идэж уух юм л. Дараагийн сарын одоо 17 цаас 50 мөнгө буухад хүртэл одоо хэрэгцээтэй юм ийг л мэдэл зарцуулах хэрэгтэй бай. Өөр юмд одоо их. Тэгэхээр яах вэ гэдэг чинь махны хувьд бол би дотоос яах юм махтай ирсэн. Махны дөрдөхгүй. А сүүний хувьд бол ирэхгүй нэгдлийн мал дотор ч нь бас хайдаг ямаа тэр гэж байх юм. Тэрнээс одоо аргалж болох юм да ингэ. За тэгэхээр 3 удаа цай өнөө 2 гөгшин маань хоёулаа цаав. Нөгөө хоёр чинь тий тэр хоёрыг одоо даалгаварсан хүнийг цайнаас тасалдуулж болохгүй байна. Ингээд хамгийн хүртээмжтэй хоол бол ерөөсөө хамгийн кямд ийм хоол юу байдаг вүлээ гэж бодоход хөрлөө л дээ. Тэгээд үдсэн чинь хамгийн кямд юм бол шарвуудаа. Шарвуудаа. Күнсний. Тэгэхээр 3 удааны зүйлийг нэг гол юмыг бол ерөөсөө шарвуудаа дахин байвал болох юм байна гэж бодлоо. Тэгээд бас өөр жохол юм юутэй зэрэг зочин гээчин ирнэ бас зүгээр байж хоосон байж болохгүй жолооч ирвэл хоол хийж өгөх хэрэгтэй болно тэр ичих чухал. Энэ энтрүүдийг бодоод 17 цаас 50 мөнгнөөс 5 хамгийн аюултай юм бол өвчин. Өвчин. Хүн танихгүй гадар мэдэхгүй юм бол ханиад хурч мэднэ, халуурч мэднэ, хүүхэдүүд дама гөгсчүүл тэр байж байгаа чинь тэгэхээр тэнд одоо ямар нэг эми мөнгөтэй байлг болох. Ингээд одоо мөнгө хойрлохтой ясна тэр 5 төгрөгийг нь бол хадгалах. Хин чи юун төрөхгүй. Тий гинтийн одоо аюултай самгаах. Өвчин төсөөс хамгийн жалуу нэмээ хөдөл мөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. 5 цаас 12 цаас 50 мөнгөөр дан юу хойрлсон мөнгөтэй зэрэг гол хэрэглэх юм бол 10 кг шарвуудаа. Шарвуудаа 4-5 төгрөг байсан байх. Тий үнэ бас 8 болоогүй байсан. Тий 3 төгрөгч байлгүй юу. Тий 10 кг шарвуудаа хагас 2 хил 2 дугаар гурил. Тэгэхээр хүн ирвэл хоол хийж их юм гурлын хоол тийм зорилготой. Тэгээд хагас нэг булан цай. Цайны тал цай. Бүтэн цай бол 7-8 төгрөг ч юм уу болчих юм. Тал бол 3. Тий. Нэг хайрцаг сахар. Тэр бол 5 гэдийн дээр тавьдаг. Одоо тийм үл зориулттай. Одоо хөөхд таяа нэг авчих юм одоо нэг юм. Ердөө ингээл болж байгаа. Ингээл бол. Өмнө төвдөгөр явж байсан чинь тэгсэн зайлуул нэг залуу хүн гохон та одоо хөөхтэргээд явж байна уу? Таны хайл байх ус цай цууч уугаагүй манайд ор цаа уучгаад яв гэхгүй юу? Надад хоол хийж өглөө, цай чанж өглөө. Тэгээд өөрөө хоргоны харьс дээлийн дотор ойж байгаа юм байна л да. Тэгсэн нөхөртөө нэг хоргон дээл хийж байгаа. Тэгээд дээл хоргоны нарьс илдүүр муутай. Тэгээд таарч өгөхгүй. Нэг зовоож байна гэж.
Манай энд элдвэр элддэг хүн байдаг. Хурган хайрс ямар үнэтэй байдгийг. Элдээгвэр ямар үнэтэй, элдсэн амьд юм. Элдээгвэр бол нэг төрөгч вэ, 2 3 төрөгч байна хямдхан зөндөө элбэг. Тэгээ элдсэн хайрс одоо өөр чинь яг сэтгэл таарсан тийм элдсэн хайрсыг ацраад өгвөл чи 15 цаас өгөх нь үү гэж би тэгэхгүй юу? Өгдөггүй хаа дээдийн харан чаавна. Эскалатанд түүхий хурган найрс байдаг гэн. Тэгээ тэрүүнийгэн бас архнаа зардаг 2 төгрөг хэдэн мөнгөөр элдсэн арьс бол нэг 5 төгрөг байдаг. Тэгээ хамт байж байгаа улсуудыг харсан чинь цалингуудыг харсан тэнд хамгийн дээдлийн цалин авсан хүн нэг 80 хэдэн төгрөг байсан гэж байна. Тэгэл бос нь зарим нь ихэнх нь хасах өөртөө 2 төгрөг 50 мөнгөөр нэг хурганы арьс авчаад нөгөөтгөө илдчихэд буцааж явичаад 5 төгрөгөөр өгнө. Тэгээ нэг хурганы түүхий арьсаар чинь 2 хурганы арьс илдсэн арьсаас 2 хурганы арьсаагаад дахиж нөгөөтгөө илдээд 4 хурганы арьс дахиж илдээд 8 хурганы арьс болгож яваа. Тэгэл ажил нь эхэлсэн гэж байгаа юм л да. Тэг Эрдэнэсэн гэж хүн байсан. Тэгээд Лохозгоо чи Эрдэнэсэнгуугаас тэр гүлэм хийдэг Монгол утал хийдэг аргыг сурж байсан гэж байна. Зүгээр ингээд хөөмөлөөр хийж байсан нь сүүлд тэр дархан дашхойг одоо тийм сутган малаар хийдэг гэдгийг дуулчаад тэгээд тэнд очиж мөнгө хийдэг арга дээр сурж байсан юм лээ. Хатам ойд үг хүн бийлээ. Тэгээ манай аавал нэг өдөр их том цулгын мөнгө аяга нэг хазаар нэг имэйл хулсан ташуур тийм л очирч ирсэн сайн мэддэг. Тэгээд тэр 2 ч имэйлийг авч ирсэн. Одоо Лохозгоогоос авсан имэйл манай тэр хатам эцгийн үр хүүхдүүд нь өргөлж байж л байна. Нэг тэнцэн нашуур авч ирсэн тэр нь байж л байна. Нэг удаа Батгэлзигээс цуулбар гэрийн өнний зүгээр шалдан мод тэрийг аваад сайхан гаднаа харвалтаа засаад будаад тэрийг говьроо өгөөд нэг тэмээнээс өгөөд тэр тэмээгэн Батгэлзээ рүү модноос өгчхөд шалдан модноос өгчхөд тэрийг засаад говьроо өгөөл за нэг ингээд нэг хэд ингэсэн гэж байгаа маа. Хавар мал мах өгөхөд би 14 шар сайн дураараа пүүн дээр тавьж ийлээ шүү дээ гончог. Хүний хөдөлмөр гэдэг чинь ийм байдгийг шүү. Хэтээ зүгээр сууж болохгүй. Мал хойтой болсон 5 төрлийн мал гэр орноо давхар бүрээс мөрөөстэй болгож одоо бүр янзлж явлаа. Тэгээд моцыг 3 дугуйтай моцыг л авсан. Жилийн дараа машаа авсан. Тэгээд суутай машин таавсан. Сантад очиод тэр газар лус хүртэл Лохозыг дэмжиж удмын устгуулахгүй тулд өрх хөх тайлсан байгаа юм. Тэгээд тэр сантыг оруулаад цэрэн гэдэг нь урт настай гэж судахтай. Охин ч гэсэн дэмжлээ шүү дээ. Хар хорин бол Монголын түүхийн Мандал Бадрал, Уналт Бутралын гэрч болсон газар. Сант суманд хувцснаас өөр зүйлгөө буусан Лохоз энэ үедээ биелэг жоохон тооцогдохоор болтлоо хөдөлмөрсөн байлаа. Үр хүүхдүүд нь ахлах ангид орох болсон тул түүнийг 6 жилийн дараа хар хорин руу шилжүүлжээ. Лохоз өөрийнхөө байгуулсан сангийн аж ахуйд гахамаллах боллоо. Их замын дагуух энэ суурьнд тэрээр хөдөлмөрийнхөө үр шимээр гайхуулж амьдэрсэн. Гэхдээ төр засгийн төмөр нудраг хатуу зуулт түүнийг тавих болоогүй л байлаа. Тэр жил манай авгаа жирэмсэн төрөх болсон. Тэгээ ерөөсөө би ганцаараа өнөө тавшуу малтай, өнөө нэгдлийн малтай би ганцаараа одоо дийлэхгүй болохгүй. Тэгээд ингээд одоо өргөдөл олон удаа өгсөн зарим дарга нартай ч муудалцж ажил гарч байсан. Хангаад очих болоо хар хорны сангийн аж ахуйд очих шийдвэр авсан. Очоо тэнд бол тийм нөө тоо үрцэж албаа хаагчийн доодох тушаад 320 цаасны цалинтай тоо үрдэгчийн ажилд ороод. Авгаа маань мэрэгжлийн ажил хийгээд. Өнөө эмийн сангийн ажил.
анх тэр Лохозгон гэрт бид нэг хүүхдүүд очиж байсан. Тэдний гэр чинь их гоё хашаатай байсан. Тухайн айлуудын хашаа чинь бандан завсартай тэр байхад тэдний хашаа чинь ямар ч завсаргүй жигдхэн өнгө өнтер сайтай тийм хашаа байдаг байсан. Тэгээ хашаандаа тэднийх чинь маш цэвэрхэн. Дотор нэг хэцэл одоогийнхоор пикап машин хувийн дэрэг штэ тийм ээ. Мотоцикл, 3 дугуйт тэгээ бас гахаад ижээдэг. Бас 2 морь өнтер байдаг байсан. Их л тийм гоё одоо хар хоронд айлуудад тийм юм бол ер нь байдгүй байсан л. Тийм дүр төрхийг л анх мэдэрч ирсэн. За бүрэн загалчдын тухайд бол ерөөсөө манай эмийн санд ажилладаг л тийм л нэг сайхан гоё ихчил байсан. Хар хоринд Лохозгойг очиход улс амтан их жигжиг хийж нөгөө хууль чанга ардын намын төрийн үед тэр чинь их жигсжсэн үе байхгүй юу? Манай аав нөгөө яхав тэр туулайнда одоо нэг зүгээр нэг хадлангийн өвс биш ингээд нэг нарийн ширхэгтэй өвс хадаж тусгайлч одоо бэлтгэхий зориулалтын гэсэн л санал тавьсан. Тэрийн нөгөө сангийн аж ахуйн дарга дэмжихгүй жижигхэн юм дээр ч гэсэн л аав минь дандаа нэг доошоо хийж явах юм дарга удирдлагууд бол тийм сонирхолтой. Тийм байсан. Тэгэл тиймэрхүү юм энэ төр аавыг өөх сэтгэлээр ундаг. Хинч дэмжихгүй тэгэл өөрөө болохоор зөндөө юм хийх гээл байдаг. Тэгэл одоо отоход бол миний аав нэг цаг үеэсээ төрүүлээд төрчихсөн л хүн байжтэй л гэж юу боддөө шүү дээ. Хар хорны сангийн аж ахуйн дарга тэр гомсронгойг бол өөрөө тэр сангийн аж ахуйн удирдах газрын дарга байхтан эмийн бор богц ганцгалчихсан зоо техник хийдэг ажилчин хийдэг байхад нь дуудаж авчирч ажил сургаад тэгээд сангийн аж ахуйн даргаар тавьсан юм гинэ. Гомсронгой болохоор өөрт нь нэлийн дурггүй нөгөө дээрээс даалгавар ялгуур байдаг юм байгаа үстэй. Нэг том лекц хийсэн юм а тэр хар хорны сангийн аж ахуйн дарга хар хориндоо. Тэгэл сумын төвийн одоо хар хорны сангийн аж ахуйн тэр аяараа бүх өдөө тарай бригад бүх ажилчдыг цуглуулад улаан болондоо багтахгүй хүнтэй тийм том лекц хийгээд өвгөн тэр үед нь хот руу явцсан байсан. Нэг том лекц уншаа тэгээд одоо ерөөсөө энэ Лохоз гэдэг хүн чинь ерөөсөө зүгээр шундалтай мондалтай зүгээр өстой суусан газараасаа шороо хатгадаг залтай юутай юу ч гэдэг одоо хүний юу гэж л муу хэлнэ. Тэр бүгдийг л ярьж исэн байхгүй юу. Тэгэл би жихээрээ сонсоод одоо сууж байгаа юм чи одоо яа ихгүй тэгэл. Тэгээд нэг тийм лекц уншаал тэгээд тэр үед нөөгөн хот руу явцсан байхгүй байгаад ер нь энд байгаад ч одоо ер нь хэцүүч болох юм байна даа гэж бодож ил байсан. Ийм байдалд байсан гэсэн манай сангийн аж ахуйн дарга намайг бас одоо тэрэнд их дург очиж битүүхэндээ авч хаж илэх гэж. За ингээд одоо би тэрийн тэмцэл орцдохгүй юу? Намайг одоо авчиж муу хэлж дээр нэр тал болох ийм хандлагатай. Намайг матаж одоо оройтой үйлдвэр явуулж байна. Дамын намаа хийж байна гэдгээр тийм юм далдуулж борхоор чилж үс. Тэгээд дээрээс бол борхоорын газар бол хийх гэсэн чиглэл ахуулсан. Тэгээд намайг одоо 6 жил миний бүх хөрөнгийг хураах. Давуу заалдах хэрэггүйгээр машаа мотоцикл тэгээд мал хой гахаа тэр бүгд хураасан. Бүгдийг хураасан. Нийгмийг аюулаас хамгаалах амны урт гар бүхэл бүтэн нэг үе буюу хүний амьдралын 12 жил өнгөрсөн байхад ч Лохозоос салсангүй. 1964 онд хурлцсан Намын төв хорооны 6 дугаар бүгд хурлаас Лохоз нарыг буруутгах жүжиг тавьсан тухайн үеийн нийгмийн аюулаас хамгаалах амны сайд бөгөөд улсын ерөнхий прокурор Баточрын Жамбал доржийн 1949 онд Намын төв хороо сайд нарын зөвлөлийн 5-3-ын нуус тогтоолоор Лохозыг дамын худалдаа эрхэлсэн. Хориотой үйлдвэрлэл явуулсан хэрэгээр засан хүмүүжих газар 6 жил хорж ялаа эдэлж дуусч гарсны дараа 3 жил нутаг заахаар шийтгэжээ. Мэдээж давд заалт хэрхийг нь хориглохоо тэд мартсангүй. Тэгээ 76 оны 6 сард бид нэр хот руу орж ирээд тэгээ би энэ дээрээ төрсөн байхгүй юу.
Тэгээ намайг төрүүлчгээд өвгөн буцаж явна. Ар хоринлуугаа буцаж явна гэж бодоод ингээ гэр орон хамаг ямаа тэнд орчихсон. Тийм байсан юм чинь. Тэгээд нөгөө намайг төрүүлчгээд байж исэн чинь тэр хооронд өвгөнийг баривчилсан байхгүй юу? Антаа ахыг бариад явцсан шүү дээ. Тэгнэ. Юу гинэ гэсэн чинь ахыг бариад явцсан гэлдэг. Хэн гэдгсэн чинь борхороос ирээд барьцсан л гэх юм. Яалаа гэж гэдгсэн мэдэхгүй барьж аваа явцсан шүү дээ. Тэгэл би чинь нөгөө гэл нэр чинь нэг юм хачин болоод нүдний нулимс гараад тусгай тэр шоронгийн одоо энэ тортой захилгаангүй л гэсэн юм ашаан дотор гаргаагүй ганцаар 6 жил намайг тэнд тойрч. Тий 5 жил гараа. Тий атоо хамаагүй хүнтэй уулзуулахгүй. Уулзуулахгүй. Тэр чи одоо их атоо харгас одоо тий улс төрийн тийм дэглэм байхгүй. Шоронд одоо тогооч, имлэгийн тогооч, совилагч ийм ажил одоо хийсэн. Одоо мод бэлтгэл. Мод бэлтгэл тий гаалan тий ууланд одоо мод бэлтгэн дэнийг огтлон ачуулна. Тэгэл нэг өдөр 25 хоноод нэг эргэлт оруулдیں۔ Гинэгээл тэгэл нэг эргэлтээр уулж ирж ганц удагт очлоо. Нэг буутай цэрэг цагдаа дагуулсан нөхдөг чинь нэг юм арай хийж орж ирлээ. Тэгээ нэг юм алга хувцсан мөсчгсөн нөхцөн толгойтой нэг тийм юм л орж ирлээ. Тэгсэн чинь ерөөсөө нүү талтраад өстой харж ч болдгоо би ч дууйлаад ерөөсөө яаж чадсангүй дэмий дууйл байх уйлаад. Энэ зовлонгийн өмнө уулс бүхтэж энгүй их мөрөн усаа татан ихэрч байгаа. Гагцхүү харин шорон гяндан чандалсан хэвээр гадаа хүлээх биднийг ч бас чангалсан хэвээр ял шийтгэл амьдын төдий цээжиг минь аимшигтай чулуун үг ирж цоглоо. Зүгээрээ ингэн гэж мэдээд л байсан. Зовлон ирлээ. Даагаад л гарна да. Зүү хараагаар дамжиж явт юм чи нэг үлгээтэй хөөхтэй тэврэл нэг шуудаад нэг явхан хийхэн хувцас сонор одоо хөвдөө өнгө цамц тэгээд одоо идэж явхан хийхэн аваад нэг шуудаатай юм чирэл сантайга хөтлөөл санттай нөгөө дүүгийнхэн даваа мав үлгээтэй хөөхт шүү дээ. Тэрний нэг жижигэн цөмхөнд хийж өөрүүлчихгээл тэгээд эн чинь нэг 5 нас дараас дагаад нэг юм яваад байна. Биний гартаа хөөхтэй тэврэлний гартаа шуудаатай ямаа чирэл. Шүн ингээл унтж байгаа л би чинь босож суугаал уйлчдаг байсан байхгүй. Тэгээ би ч нэг тийм чанга дуугаар орилж тэр уйлдаг тийм жоохон бахтай чимээгүй уйлдаг хөөхт байсан гэсэн. Тэгэл ингээл том нулимс гараад тэгэл ээж ингээл унтж байгаа л ингээл сэрэгтэй зэрнээс тооноор ингээл сарны гэрэл тусцсан. Тэгээд энд нэг дангартлаатай нөхөрл ингээл нэг том нүд гаргачаал тэгээд нүднээс нь том нулимс унаа сууж идэг. Үгүй чи унтаачаа гээл тэр аавыгаа санаад байна гээл. Тэгэл байж идэг байсан гэдэг ээж маань ярьдаг байсан. Би ч гэсэн өөрөө тэрийгэд бас сандгалдаа тэгээ их сандаг байсан тэгэл. Тэгээд тэр бэрлэгийн шорон дээр яваад очлоо. Хүлээж нэг юм бас нэг бутаа цагтаа дагуулаад нэг юм орж ирлээ. Тэгэл орж ирэл тэгэл би чи уйлаад ерөөсөө юм чи ярьж чадсангүй нэг юм чи ярьж чадсангүй. Тэгээ их тэгж санах дээр хүн чинь ингээд нэг уулзсан шүү дээ. Дараа нь одоо ингээд нөгөө бэрлэгт багт чинь эргэж очиод тэгээд ингээд уулзсан. Тэгэхэд бол гэрвшээд гэдэг юм уу ерөөсөө тэгж халдаж хүн яадаг юм билээ шүү дээ. Хит их санчих дээр гэдэг юм уу. Одоо санаагаар бол одоо ингээд ааваа гээл гүйжчихэл ингээд тэврээд авмаар байгаа шүү дээ. Тэгсэн боловч тийм тэгж чаддгүй ингээд байгаад байдаг. Тэгээ нэг нилээн байж тасдаг. Тэгээ нэг тасаад ингээд нэг үр дээр нь очиос уустаараа салахгүй ингээд зуралдаад байдаг нэг тийм л байснаа их санд тэгээд. Сурган хүмүүжүүлэгч гээд нэг хүүхэн саран хинч билээд нэг залуухан хүүхэн орж ирж байсан. За логоцгоо эргэлт одоо буцах цаг юу авах боллоо. Уулзалт дуслаа. Тэгсэн чи нөгөө хүүхэн чинь зайлууд надтай хамт ингээд яваад нөгөлгийтэй хүүхдээ маань тэврээд явж исэн. Их чи та манайд очиод байжээ. Тэрний төлөөлөгч удахгүй ирэх байх нэг надад чи хоол цай хийж өгөө. Тэгээ ч юм та ерөөс уйсаргаад айгүй их ядарсан байд. Жахан хөвтөө дав гэд орморон дээр хөвтүүлээд зүү хараагийн төлөөлөгчийг орж ирэхтэл өстой. Анжаагаад энэ гурвыг явуулаа шүү дээ. Гэж нөхөртөө захиж ийн. Дахиад ирэхэд чинь энэ бэрлэгийн төлөөлөгч тэр байхгүй бол надаас бичиг аваад явж байгаарай. Надтай уулзаад явж иж болно шүү гэд хэлж өглөө. Тэгээд их баярсан. Тэр Манчин Сүрэн гэдэг төлөөлөгч тэр Сараа гэдэг хүүхэн хоёрт өстой янз их баярсан өстой. Тэгээд өвгөнийг ерөөсөө хашаанаас гаргадаггүй. Тэр мод бүлтгэлийн ажилд ерөөсөө явуулдаггүй. Хашаан дотроо өдөрт хэд тойрдог. Өдөрт 25 км явдаг байсан л гэж ярьдаг байсан шүү дээ. Хашаан дотроо яваад идэг. Тэгжил биеэ хэрэгжүүлдэг байсан гэлээ. Тэрний улс судтай их сайн байсан болохоор
бас зарим нэг жаахан шоронгийн жаахан натмаанууд гэдэг юм уу юу гэдэг тийм юмнууд бас жаахан атаархуу тийм байсан юм шиг байлээ дээ. Ямар ч байсан бас нэг нөхөртөл бас даалгавар өгсөн байлгүй өгний гарлуу нэг хутгалсан гэсэн. Тэгээ гар дээр хаанчлаа энэ баруун гар дээр л юмдаг байсан шиг санагч нэг жаахан утганыг зүрс яасан тийм сорив байдаг л байсан л да. Бэрэлгийн шоронд очиод удаагүй байтал уулын хэсэгт ял хийх боллоо. 18 ялтан уулнаас мод цагаалах ёстой. Ялтны бригадын дарга нь увсаас ирсэн хүн. Хүн амны хэрэгтэй том биетэй Үрэнхэ гэдэг сүрдмээрэр. Тэр надтай анхнаасаа л шүргөөцөлдсөн. Зарим ялтнууд ч надад Үрэнхэгээс болгоомжлоорой гэж сануулж байсан. Би дотроо ямар ч байсан энэний гарт өгөхгүй гэж бодон халбагны иш ирлэж бакалийнхаа төрүүд нуугаад ялт. Шүн унтахтаа ч халбагны ишнээсээ гар салгахгүй. Гэтэл ажил дууссаны дараа Үрэнхэ намайг майхандаа дуудлаа. Лаахацгай таны талаар их сонссон. Манай Улаангомын хийдийн хамбал ам явсан. Тэр тантай адилхан хэлмэгдээд сургаггүй болсон. Манай нутаг хушуунда хамгийн их малтай баяа айлвсан. Бид нэгдэлд малаа нэгэмчлээд хаос хацарсан да. Засангаас таны учрыг олгоод шахаад байна. Би энэ засагт дургу. Таны чөмгийг ташсны дараа эдгээр намайг шоронгоос гаргал. Үлгэр шүү дээ. Чөмөг таших. Бэрэлгийн шоронд модны ял хийж явахад санаатаагаар нэгийг модонд даруулах, цохиулах, модоор саваадж унгаж бэртэх хөнөөхийг чөмөг таших гэдэг байлаа. Бэрэлгийн шоронгоос 1982 онд суллагдсан Лохууз энэ үед 60 насны босогт тулж ирлээ. Гэвч түүний хувь тавиланг хянан цагдах нам төрийн гар суларсангүй. Суллагдаад хор хорин сумлуу шууд шилжих шүүхийн тогтоолтой ч түүнийг Монголын умарт хязгаар Дархтын хотхор Хөвсгөл аймгийн Баян зүрх суманд цөлсөн. Энэ шинэ улс төрийн том хүн энэ дээр ороо ирнэ. Ор дээр бэлдээ. Сургуулиас одоо ор гараг Нярваас ор ав. Тэр хойтлог бүрэн байшиг наадлууранд тавиад атагаад бэлэн болгоод намын өрийн хүлээлж өг гэсэн. Энэ байрны одоо хүн амьтан очиж болохгүй, тэр хүнтэй уулзаж болохгүй. Одоо ирээсээ нэг баг энэ манай сумаханд бол сэрэмжлүүлсэн тийм хэмжээний тэгээд хүн амьтан нэг дөхөлдгөө тийм байлаа. Одоо энэ станцны тэцээ хатан дээр энэгээр одоо бүрийгад харуул юм байж байгаа. 111 гэж байсан дээр үед. Тэнд хийч гэж болдошгүй шүү, болгоомжтой гараа л гэж хэлдэг байсан. Алтаргуулан бэлтгэс голын бэлчирт орших Баян зүрх суманд Лохуузын бариулсан халуусны газрын ойр орчин бид нэр зогсож байна. Honda мотороор усаа халааж Югослав шүршүүр суйрлуулсан энэ халуусны газар тухайн үедээ дэвшил байлаа. Лохууз сумын гарын уртаа можоонуудыг цуглуулан нэгдсэн зохион байгуулалтанд оруулан Тосон Цэнгэл сумын модны үйлдвэрийн загварчлаар модон эдлэл хийж ойр орчмын сумдаа хангаж байлаа. 10 тийм усанд ордог төхөөрөмж хийсэн юм. Халуун усан. Зүгээр нэг сууханд гал түлээл. Тэгэл дээшээ усан дээшээ гараад дээрээ гардаг, дээрээс шиврээр доошоо усанд ордог тийм хөтөн баригатаа хийж өгч байсан. Айл амтан ч бас хийж авч байсан. Тэгээд Хөвсгөлийн дарахад нутагт одоо энэ сэлэнг бүрний их газар шүү дээ. Тийм цаа уурж үлдэг Баян зүрх сум. Тэгээд тэнд бол яг ард түмэн бол их сайхан арцаатай. Тэгээд дарахдууд бол их ажилласан, ажил тэгтэмцэлтэй. Тэнд би 3 жил очсон. Тэгээд тэнд бол нэг туслах үйлдвэрийн бригадын дарга хийсэн. Би орсон. Тэгээд нэг хөөрхөн бор хүүтэй нэг тийм өвгөн байсан. За
40 хэдэн жилийн өмнөх тэр дурсамжийг хадгалаад энэ байшин маань тэр чигээрээ байж байгаад их баяртай. Тэгээд гоё харагдаж байна. Цаар одоо аймаг нь цагдаа магдаас лоохож байна уугүй гэдэг одоо намын өрөм юу залгана. Би шалгаж чагнаж байгаа одоо холдохгүй байгаа ажлаа хийж байгаа гэдэг тэр тэгэл рапорт гэдэг тийм байсаар 2 3 хоноо л асуудаг. Тийм ах тэр хараа халдтаас тэр хэлэмдүүлэлт тэр цөлдөг гэдэг чинь бас тийм бас эрх мэдэл дутуу улам байсан гэж юу одоо утгаж боч байд. Одоо ингээд яг дурсахад бол манай аав тэр үед бол сэтгэл санааны хувьд ер нь жоохон нөгөө нэгдүгээрт нас агцсан. Тэгээд одоо үзэж туулсан амьдрал нь мэдээж маш их юм үзэж туулаад ер нь нэг жоохон тийм тамирдах тал руугаа орж эхэлж исэн юм бол гэж би хардтыг одоо бодоход. Нөгөө хөдөлгөөнтэй байнга юм ярьж яадаг, байнга гүйж харааж явж яадаг хүн чинь ингээд орж ирээд ерөөсөө энд нам суучдаг нэг хэсэг тийм болсон. Энд ирсний дараа нас гэсэн үг л. Тэгэл ингээд хөөргөө барайл ингээд юм бодоол ингээд доош хараад хувцаач солихгүй ингээд үстэй малгайтаагаа үстэй дээлтэйгээ тэгэл ингээд орон дээрээ суугаад хэдэн цагаар хамаагүй тэгээ суучдаг тийм болцсон байсан. Тэгээд их л юм боддог байсан баг та юу боддог байсан одоо бүү мэд. Тэр хүн бол амьдралыг бол ямар ёстой боловч бултаан даравч дардаа нэг гихчээр одоо тэр хүнийг одоо энд тэр хүн бол одоо жандаа амтаа хувцастал ирсэн байх л да. Тэгэл одоо тэр өөрийнхөө амьдралыг авч явж байгаа тэр байдал одоо энтер бол их одоо тийм их л одоо мундаг хүн санагдаж байдгсан. Би яриагаан чагнад сууж валч одоо намайг харж үзүүлүүдэг цаг болсон зүгээр яадаг байгаа юм мэдхгүй. Тэгтээ энэ да сайхан цаг болно гэдгийг учраа мэддэг ч үгүй ярьж яасан мэддэггүй. Одоо л энэ цаг юм байл та тэр сайхан үе болно. Би ч харин зах цухан үзэх болоо яах вэ энэ тэргээ тэгжил ярьдаг тийм. Арчил одоо 90 онд арчил бий болох гэсэн зэрэг нэгэн захиа ирсэн гэж байгаа юм тэр сандгахад тэгээд одоо улсуудын ярих нь бол тэр захиад бол лоохо зугаас ирсэн гэж одоо тэгж яриадсан. Тэгээд бол манай 90 оны Баян зүрхийн арчил бол лоохо зугаас ирсэн юм байна гэж бид нэр ойлгодог. Тэгээд хичнээн одоо олон жил тэр сөрж тэмцэж чад байсан ч гэсэн ирэхгүй хүний нөгөө нэг нас өндөр болоод ирэхээ алдаад хүн чинь өөрөө ирэхгүй ингээд нэг юм боддог тийм ээ одоо яана гэдэг нөгөө ирээдүй өвлдэж байгаа үр хүүхдтэй эднэртэй санаа зовдөг тийм ээ. Тэгээд тэрнэндээ бас жоохон шаналдаг зовдөг тийм талбай байсан байна гэдгийг бол би сүүлд яг нөгөө жоохон том болсон хойно л ойлгож байгаа юм л да. Тухайн үед бол яг хараад би хөрөвддөг байсан ингээл 2 жил болчихлоо үгэн тэнд очиод нэг яадаг ч байсан яваад тэр үед ч одоо над шиг амтэн амралт аваад тэр хөдөө гадаа явна гэдэг хүнд байлаа л да. Энэ бага охиноо чирээд л юм дагуулаад онгоцон суугаад одоо хөвсгөл явах гээд онгоц саатчлаа тэгэл явахаа болчдөг. 3 удаа тэгэж буцаж ирээд бий. Тэгээд дөрөвдөгтөр арай хийж нэг онгоц явах болж. Би чинь 5 настай байхад манай дүү чинь төрж байгаа. Тэгэл ерөөсөө би малдаг байсан байхгүй ээж ажилд орчихсон. Тийм болох тэр тэгэл байнга хөлд орсноос нь хойш хөтлөөл хоёулаа гадаа тоглолт гэдэг байсан болох тэр дүүгээ их санаа. Тэр 2 гэр байна 2 гэр гадаа яваад очсон. Тэгсэн чинь хөө маань гэрээсээ гараад ирлээ. Банд гарч ирээд нөгөөдөг чинь тэгээ ээжигээ харчгаад таньчгаад буруу хараад зогсчихж байгаа гэрвшээд. Босоод ирсэн чинь ээж маань ирсэн байсан. Тэгээ би ээжигээ хараад аюу их баярлаад тэгсэн нэг 3 4 хоног ингээд солиороод бүр ингээд сонин ангийн ч өндөрчлээ дэмир үлдэг. Тэгээ дэмир ихтэрээ зэрэг баг ухаангүй шохолцдог. Ухаан орсон чи ээж маань ирсэн байсан чинь би нэг яг нэг зүүдэлж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж шүү дээ. Тэгээд би бас хүүгээ их өрөвдөж их өстой нэг хэцүү санагдаж ийл одоо ер нь өстой нэр зүрх зогсчих шиг санагдажсэн. Ээжигээ ингээд харснаа л сонин болвол тэгэл өөрөө ирэхгүй ингээд буруу харж зогсвол тэгэл одоо бодвол уйлжлээсэн байхтай тэгэл нөлөөс гараад дүү тэгсэн чинь гүйж ирэл намайг тэгэрч байгаа л тэгэл хүмүүс арай битгэрчгүй байгаа даа гэж би их бодож шимширч байсан шүү. Тэгээд харин ч гайгүй тэгээд автагаа хамт байсан болохоор гайгүй тэгээд
Тэгээд одоо 85 он бол хугацаа дууссан. Төлөвлөгөө хугацаа дууссан. Намайг тэнд өсгөлд пассворд авахгүйх гэж албаны шугамар их оролцсон. Та нар миний амьдралыг хаана байхыг та нар заахгүй. Авахгүй гэж ингэсээр байгаад ялын хугацааг дуусгалаа. Одоо би чөлөөтэй амьдрах ёстой болно үед амьдрал. Тэгтээ зэрэг хотод суuna гэсэн чинь суулгадаг. Намайг заавал хөдөөё гэж байгаа байхгүй. Тэгтээ ямар ч байсан эхнэр хүүхдийг одоо хотод байлгана. Сургууль автобус дангаас нь холдуулахгүй. Би ерөөсөө ганцаараа явна. Тэгээ надаас л болоод тэд цөмөр пассворд байхгүй. Надаас л болж ингэж байгаа миний нэр зөөсөө нэр ёсыг өөрчлөе. Ерөөсөө боли салъя гэж авгаатайгаа яриад. Тэгээд шүүхэд өргөдлөгөөд Тэр чин түмэн янзын шахалт ирж байгаа. Аргэрийнхэнд нь өр хүүхдүүд нь баримт үчиг болгохгүй, сургууль сурах, ажилд ажиллах, амьдралаа залгуулах ямар ч боломжгүй юм болгож байгаа. Пассвортаа гэлтэх нь пассворт авахгүй гэсэн чинь Монгол улсын иргэнийг сургана гар гэл намайг. Тэгээд хотын захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга гэж Жамбал гэж хүн байсан гинли овсын хүн гэж. Чи намайг миний төрсөн нутг руу явуулахгүй бол би Сүхбаатарын хөвшөөнөөс дүүжүүлж өгөх нь гэж хэлж бүр тиймдээ хөрчиж одоо тэгээд нэг нутг руугаа явах болсон. Би хамт явъя гэсэн чинь чамайг алын болгон одоо ингэж зовоож гэдэг хүүхдээ сургуулаас гаргаад гэдэг хүүхдээ толгой цовдоотой газараас нь салгаад яаж тэгэж явж явах вэ? Чандаманд очиод ажил байхгүй, өн чи ишигч байхгүй бид нэр ийм олуулаа очиод яаж амьдрах вэ? Тэгээ ээж зайлуул хөөцөлтчиж авгаа сольж би чинь ингэж өөр авгаар дасцөвгийн эрдэнэ дэлгэр гэж сургуульд явчлаа. Тэгээд нутг руугаа эдэндээ одоо пассворд олгуулахын тулд ажилд оруулахын тулд зохиомлоор сална гэж бодлоо тэгээд. Заавал хамт явгээд байгаа юм чи яаж үлдэх вэ гэсэн чинь салын хоёулаа гэрэлтэй цуцлуулъя гэдэм байх. Тэгээд одоо их л хэцүү санагдаж илээ тэглээ. Тэгээд лоохуцгаа ярьдаг байсан шүү дээ. Энд чин хэдийгээр одоо ингээл яах вэ? Баримт үчиг дээр одоо салж байгаа болж ингэж харагдаж байгаа ч гэсэн би нулимс унгасан шүү гэж. Ингээд бодохоор эдэн дээр нь ямар дарамт ирж ийснийг бас ойлгож болохоор байдаг. 70 хэдэн сая малтай гэд малын тоо гаргаад аваад малын сайн тоолоод байгаа. Хэлмэгцэн хүмүүсийн тоо өнөөдөр тогтоогүй шүү дээ. Хүн хэлмэгдүүлчихэд тэгээ өнөөдөр Баатар тэр хэлмэгдсэн хүмүүсийн нэр нь түүхэнд үнэн мөнөөр нь бичдэггүй. Ийм цаг байдаг юм бэ. Арчил ялаад бид нар сайхан цагт ирсэн биш үү? Түүх нэгдүгürt үнэн байх хэрэгтэй. Ядаж залуу орчин үеийнх хүмүүст бол үнэн зүгээр нь хүргсэн дээр өөрийн толгойтой болгол доо. Тийм ээ. Тэгээд өөрсдөө авч явг. 1982 онд Совет холбоот улсын өвгөн удирдагч Леонид Брежнев засгийн эрхэнд гарсан Михаил Сергеевич Горбачев перестройка буюу өөрчлөн байгуулалтын бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлогын чухал хэсэг нь коммунизм байгуулах утопийн үүднээс социалист орнуудад явуулсан бодлого байлаа. Монголын нам төрийн толгойд 40 илүү жил ажилласан Цэдэн Балыг Горбачев социалист системийн хоцрогдлын амьд жишээ хэмээн харж байлаа. Кремлийн шахалт шууд удирдлагаар 1984 оны 8 дугаар сарын 23-нд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны ээлжид бус 8 дугаар бүгд хурлаас Цэдэн Балыг Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажиллаас бүгд наримдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажиллаас тус чөлөөлжээ. 44 жил үргэлжилсэн түүний дарангуйллыг Зөвлөлт холбоот улс эхлүүлж өгсөн. Зөвлөлт холбоот улс эцэслэхийг хүссэн. Монголын шүүхийн зүгээс маршал Цэдэн Балыг ямар ч хэрэгт буруутгаж яллаж байсангүй байна. Тэгэхээр хэлмэгдүүлэгчд маань хүртэл өөрсдөө хэлмэгдлээ. Энэ бүхний сургамж нь юу гэхээр цөөхөн монголчуудаа аль ч үед ахиж битгий нэгнийгээ хэлмэгдүүлээрээ. Хохирогч нь зөвхөн ард түмэн чи үед болтгий шүү. Хойч үе энэ хэлмэгдлийн бодраас хол явахалтугай гэсэн сургамжийг үлдээсэн дэн Мөрөчр Сент Лохоц тэдний бүлэг гэж амьдрал алдсан ийм хүмүүс байгаа юм да.
Манай аав ер нь бол ганцхан амьсгалах эрхтэй байсан. Бусд бүх эрхийг нь хязгаарласан байсан. Энэ амьдралын түүхийг эзэж бид нар мартаж болохгүй. Энэ хилмигдүүлэлт бол дахин гаргаж болохгүй гэдэг үднээс энэ сангийн гол зорилго нь тийм зорилготой. Өнөөдөр ирсэн бидэнд тусгаар тогтсон өнөөгийн Монголыг хэний хүчинд гэж Чоо улсангийн хүчинд, Монгол Ардын Хувьсгалт намын хүчинд, Сэдэн болон хүчинд гэж бичиж байгаа шүү дээ. Үгүй. Хилмигдсэн амь насаа өгсөн тэр хүмүүсийн хүчинд энэ нийгэм ирсэн. Манай аав Манай өвөө бол Монголын түүхэнд өөрийнхөө мөрийг тод үлдээсэн. Хүүхдүүд биднийхээ бүгднгийнх нь бахархал. Тэгээд үргэлж өөртөө итгэлтэй. Энэ хорвогийн хамгийн цоглог зоригтой их орон чон. Бурхан хүн төрлөختөнд залхуурал тарааж хахад манай өвөө очиртанд байгаагүй юм шиг байлээ. Ерөөсөө хизээч зүгээр зогсоёг мэддгүй юм байсан. Цаашдаа өвөөгийнхөө хийж бүтээгээгүй зүйлийг цаашд нь гүйцэтгэх болно. Ерөөсөө нэг аавын амьдралаар нэг сэтүүлсэн нэг кино хийчихвэл бас орчин үеийн энэ залуучууд чинь хэлмэдрүүллийн талаар сайн мэдлэг байхгүй шүү дээ. Санаачлаад нөхөртөө бас хэлсэн. Тэгээд нөхөр бол амар сайн дэмжил нэрээ тийм биш дээ. Их гоё юм бэ. Хэдүүлээ бас энэ киног хийхин төлөө бас ингээд зорий зүтгий гэдгсэн. Аавынхан би 53 тад гарсан шүү дээ. Энтэй одоо ингээ хамт хөтлөж чадахгүй тий одоо хизээч ингээ өгөхөдөх юм блэ. Энэм амьтныг дасгаад явах гэсэн тийм дотроо сэтгэлээ тэгээд хатамжилсан байсан байгаа байхгүй. Эсэргүүний хүүхд гэж дарамтлуулсаар байгаад манай хүүхдүүд одоо ингээд хүний өөдөс юм хэлж чадахгүй болчихсон гэж одоо нэг тийм зориггүй ч юм уу. Таны хийсэн бүх юм зөв байж бидний амьдралд таарсан нэг энэ хүндч гэх юм уу юм нэг адармаатай энэ асуудал дээрээс нь биднэрт амар том ухаарлын баг шагнал байсан юм шиг санагдаж байна одоо эргээ харахад. Лоохууц хэлмэгдсэн гэж байгаа боловч үнэн хэрэг дээр эхнэр одоо энэ ар гэр нь бол илүү их хэлмэгддэм байна л гэж би боддتي. Хүний үлдээсэн мөр салхинд хийсээд алга болдгоо. Заавал тэнд ямар нэг юм үлддэг. Тэгтээ зэрэг мөрөө үлдээхээр тийм хийж бүтээж явна. Би тэгээ аавынхан гарыг ингээл байсыг л үнсдэг байхгүй. Тэгсэн чинь миний гарыг татаж авснаа эндээс авахуулаад ингээл бүр ингээд том жирэ шиг ингээ мөр хүртэл үнссэнэ. Ингээ хамт хөтлөхөө мэдсэн бол эрхлүүлж яадаг байж гэж хэлчихсэн байхгүй. Одоо яг улс төрөөс хол явъя л гэсэн бодол бол надад байсан. Хизээч тийм одоо эсэргүүний хүүхд гэсэндээ харамсаж яваагүй шүү аваа гэл. Дөнгөж төрчээд нэг 2-3 цаг л болж байсан байх та. Би аавыг над дээр ирнэ гэж өсөв бодоогүй. Тэгээ гадаа хүн дуудаж ийн гэдэхгүй нөхрийгээ л ирсэн байх гэж бодоод атсан. Амьд цэцэг барьцсан. Тэгээд охиндоо баяр хүргэе гэд иржсэн. Тэр нь бол надад айгүй тийм дотно. Ангийн наранд гандаагүй цэцэг гэд амар гоё онч хэлсэн үгээ. Би бүр тэр үгэл бүр бодогддог шүү дээ. Ямар их төсвөр төвчээр вэ. Ястаа миний аавд цаанаас нь л заяасан хань ижил байсан юм байна да. Биеийн салсан ч гэсэн сэтгэлэн садаагүй явж байгаад энэ насыг тэгээд 62 жил хоёулаа тууллаа. Ардын хурлын урлагчдаар депутат Мондо, Батбаяр, Жагай, Лоохус нарыг сонгож баталлаа. Тэгээ тэрүүн дээр лоохуузгаа өгүүлснийг би сандгий. Та нар бол бүх юмыг өөрчилж олно. Энд бүх юм та нарын эрх мэдэлд байна. А нэг л юм эрх байхгүй. Тэрвэл энэ үндсэн хуулийг батлахгүй энэ ардын их хурл тарж болохгүй. Энэ үндсэн хууль гэдэг чинь батлах боломж гэдэг чинь гадны ямар нэгэн нөлөөгүйгээр эн чинь одоо ахиж олдоход
маш бэрхээ. Тийм учраас бид нар энэ үүлэн чөлөөний нар шиг олдож байгаа энэ тусгаар тогтлын боломжийг бид нар баталгаажуулж одоо энэ үнцөлөө баталж авахгүй бол тийм ээ ийм боломж ахаад ирэхгүй шүү. Нардын их хурлын дарга уртнаас нь Монгол улсын үндсэн хуулийн их хувьдээр гарын үсэг зурж ардын их хурлын тамгыг дарлаа. Заалнаас одоо лоохозгойг нэр дэвшүүлсэн. Лоохозгой өмнө нь одоо тийм үү хэлэмгдэж авсан бүр одоо улс төрийн хэрэгтэн болоод ингээд хууль шүүхээр одоо шийтгүүлээ явж байсан хүн өнөөдөр ерөнхийлөгчд нэр дэвшнэ гэдэг бол энэ одоо Монголын сүүлийн 70-80 жилд байгаагүй ийм сонин үзэгдэл үнэхээр гайхамшигтай зүйл байсан. Миний хэлсэн бүхэн хожим биелээ олно гэж Лохуудын өгүүлсэнчлэн 25 жилийн дараа Монголд чөлөөт эдийн засаг, эрх чөлөөт нийгэм 50% хувьсгалаар тогтож Лохуудын холбогдсон бүх хэл сэргийг цагаатгсан билээ. Лохууд 1992 онд ардчилсан үндсэн хуулийг баталсан. Ардын хурлын орлогч даргаар сонгогдсон ажиллаж Монгол улсын хүний үндэсний комиссийг байгуулалцаж анхны даргаар нь ажилласан хүүхдээ билээ. Монгол улсын ерөнхийлөгчид тогтоочрын Лохуудыг нэр дэвшүүлж байна. Монгол төрмийн жинхэнэ утгаараас сэргэн батлаа. Монголын ард түмэн дэлхийн улс төрд тохиосон үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж оюун санааны тусгаар тогтнолоо олж авч чадлаа. Эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг иргэн хүний сэтгэл зүрхэн төрөх эх орноо гэх халуун сэтгэл эр зоригоос хэлдэг. Эртээ залуу наснд минь ийм эрх чөлөө олдсон бол би олныгоо оройлон явж улсаа дэлхийн тавцанд хөтлөн гарах байсан ч юм бэл. Даанч олон жилийн дарлал буур бүгийн буулгамд алдчихжээ. Гэхдээ би эх орныхоо ирээдүйн үр хүүхдийнхээ оюун санаанд итгэж байна. Би эргэж төрөх болно. Эрх чөлөөт Монголынхоо хөх тэнгэр дор эх орондоо эзэн шиг эзэн байхын тулд эргэж төрөх болно. Тэнгэрийн дор эргэж би төрнө. Тэр цагт эх орон минь мандан бадрах болно. Оюун санаандаа асаасан тусгаар тогтнолын галголомтоо оюун Монголын чин зөрөгт үрс та нарынхаа зүрхэнд бадраалаа.